За сайн байцгаана уу? Хамтдаа IT болон програм хангамж сурцгаая гэдэг уриалгын талаар та бүхэндээ мэдээлэл өгцгөөе. За Apprentice CG-мен дээр 3 жилийн өмнө бид нэр 86 цагийн 43 хоног үргэлжилсэн юм IT програм хангамжийн сургалт явуулсан байгаа. Тэр нь болохоор 43 хоног өдөртөө 2 цагийн сургалт хичээлтэй. Нийтдээ 86 цаг болсон тийм сургалт байгаа. Тэрийг одоо ингээд үнгүү цацж байгаамаа. Монгол ард иргэдтэй ингээд үнгүү хамтдаа IT сурцгаая, хамтдаа програм сурцгаая гэдэг уриалганы доор. Тэгэд энэ сургалтын дээр юу сурах вэ? 86 цагийн хичээлийг үзээ. Юу сурах вэ гэхээр IT болон програм хангамжийн суурьтай болно гэсэн үг. Тэрний бүх одоо хэрэгцээтэй зүйлийг анхан шатных нь бүгдийг ингээд наривчлаад заагаад өгсөн байгаа. Тэгээд эдгээр сургалтууд маань болохоор 3 төсөлтөөр ингээд хуваагдаж орсон байгаа. Нэг нь болохоор хамтдаа Cygnet, нэг нь Судар Wiki, нэг нь болохоор Apprentice CG юм байна. Эхний 15 нь хамтдаа дээр, дараагийнх нь 15 нь Судар Wiki дээр, дараагийнх нь 13 нь Apprentice CG дээр орсон байгаа. Тэгээд яагаад вэ гэхээр энэ 3 сайт нь, энэ 3 төслүүд нь бүгдээрээ энэ IT болон програм хангамж сурья гэдэг хүсэлтэй байгаа хүмүүст маш хэрэгцээтэй төслүүд байгаа. За тэгээд одоохондоо болохоор энэ сургалтыг ингээд цаашаа гүнзгийрүүлээд сурья. Тийм ээ. Танхимаар явагдаж байгаа юу гэхээр маах одоо 2 сарын яг адилхан тийм сургалт явагдаж байгаа. Гэхдээ арай гүнзгийрүүлсэн. Ажлын байранд бэлдэх. Тэр нь болохоор яг адилхан 7 хоногт 2 өдөр орно. Тэр нь хагас сайн бүтэн сарнд ордог. Тэгээ 2 сарын 8-7 хоногийн тийм сургалт байгаа. Тэгээ та бүхэндээ амжилт хүсье. Асуух зүйл байх юм бол хамтдаа Cygnet дээр орж асуугаарай. Танхим сургалтын талаар мэдээлэл авъя гэх юм бол Apprentice CG-мен дээр орж мэдээлэл аваарай. Тэгээд өөр асуух зүйл байвал коммент үлдээгээрэй. Бид нэр зав гарах юм бол хариулж өгье. Боломжгүй бол мэддэг туслах бол хүсэлтэй байгаа нэг нь хариулаад өгөх байхаа. Амжилт хүсье. За одоохондоо 18 хүн л үзэж байна да. Хөл хориондоо бэлтэх гээд гадуур баахан төвчлөлтэй болж явж байгаа шиг байна. Яа, жоохон үлээ. Асуухан байвал янз бүрийн дуулгаа гинэ. За. За манай 18 үзэж байгаа үзэгчдээс сурагчдаас Slack дээр хэдэн байна вэ? За энэ 7 хоногт ерөнхийдөө маргааш нөгөөдөр би Apprentice-ийн сайтыг одоо шинжилнэ, жоохон өөр болгоно. Жоохон өнгө үзэмжтэй болгоно. Тэгээд сонирноос өчигдрийн видео хизээ орох вэ гэнэ орцсон байгаа шүү. Тэр дороо орж байгаа шүү. Шууд. Тэр дороо орж явах хэвээр. Тэгээ доош ангүүлгээд би 4 сарын 8 гээд нэмсэн байгаа. Доорноос. Тэгээд тэр өчигдрийнх нь бичлэг нь шууд лайв явсан бичлэг нь тэр лайв гэдэг шууд бичлэгийнхаа доор байж л байгаа. Тэгээ нэг 15 минутын дараа буцаад бэлэн болчихно. Тэнцэнэ тэрийгээ дахиад л нөхөд дахиж тийм ээ үзчих болно. Тэр бол асуудалгүй байх ёстой шүү. Асуудалгүй болсон байгаа. Маргааш өдрийн 2 цаг маг гэхгүй. За өнөөдөр уулна. Яг гол одоо юу гэм ерөнхийдөө асуулт зөндөө гарах маягийн тийм ээ жоохон толгой эргүүлэх юм. Толгой ирэхгүй л тэгтээ зүгээр л жоохон тийм ээ хүндөвтөд зэргийн
сургуульд орох хэрэгтэй байсан. Тэгээд ихэнх хүмүүс маань ирэхгүй болвол дараа нь бөөн асуулт гарах байх гэж бодож байна. Тэвчсэн 2 минут үзье. 4-8 гээд тэр өдөр юу орсон гэдээ гарчиг тавьж болох болов. За тэрийгээ ерөнхийдөө сая бидний хэрэглэж байгаа системийг Vimeo гэдэг байхгүй юу? Vimeo гэдэг систем. Тэгээд тэрний бид нэр премиум аккаунттай. Тэгээд тэрнийхээ видеогийн даунлоад хийх гэсэн чинь ерөөсө болж өгөхгүй. Тэгээд тэрний supportтай ярьж агаад юу болсон бэ гэсэн чинь тэдний систем нь бас ажиллахгүй гинэ. Тэгээд ерөнхийдөө өмнөх хийсэн 6 өдрийн видеогоо хуулж авч чадаагүй байгаа. Тэгээд өнөөдөр л нэг яаж хуулахыг олж авч мэдсэн. Тэгээд одоо хоёр дагалдан сурж байгаа сурагчтай би яг одоо тэрийг яг видеого яаж код хийх үү тийм ээ өчигдөр бид нар сурсан нөө Vimeo гинэ. Canva-га хэрэглэж байгаа тийм ээ. Яг өөрсдийн загвар гаргаад intro видеого хийгээд за ямар л одоо арталтан дуу муу оруулах вэ тэр мэрийг би зааж өгөөд тэгээ манай хоёр дагалдан сурж байгаа хоёр сурагч тэрийг сурснараа видеонуудаа хэсэгчлээд шинэ орох сайтн дээр оруулаад тавьчихна. Тэгээд тэр сурахад маш одоо юу гэх юм бэ мэдээлэл хайхад амар болох ёстой. Download. Download гэж хаана буян жан юун дээр энэ хаана ингэж гарч иж байна. Одоо гарчиг тавина ихэр чи одоо бидний орж байгаа л ерөнхийдөө бүх мэдээлэл орно л доо. Гэхдээ яг одоо яг юу орсон тэднийхэн талаар нь тийм ээ. За Facebook SMS гэдэг юм тэрийг нь оруулж болно. Нэгдүгээрт одоохондоо би энэ дээр ганцаар ажиллаж байгаа тийм ээ. Тэгээд надаа өөрийн хувийн бол зав ганц гарч байгаа л одоо өдөрт тийм ээ зориулж байгаа 2 цагаа л энд зориулж та нартай зориулж хийж байгаа. Тэгээд би өөрөө ажилтай хүн тийм ээ. Тэгээд ажлыгаа хажуугаар л юм явуулж байгаа. Тэгээд зав ер нь бол надад бага байгаа. Гэтэ туслах хүмүүсээ аваад хамтдаа 4-5 хүн болчих юм бол гайг болох бах. Тэгтээ цагтаа орж ирээд үзүүл тийм ээ. Асуух юмнуудаа асуугаад явчих болно. Тэгээд энийг дараа нь энэ яагаад дараа нь үзэх боломжтой болгож байгаа гэхээр хүмүүс асуусан болохоор тэгж байгаа. Асуусан болохоор бид нэр энэ лайв видеогоо буцааж тавьж тийм ээ бэлэн болгож өгч байгаа. Тэрнээс одоо шууд явах л хичээл тийм ээ. Хэрвээ бид нэр танхимд сурдаг байсан бол танхимдаа очиод багшаа танд юу өчигдөр орсон бичлэг байна уу гэд тийх боломж ерөнхийдөө байхгүй. Тэгээд бид нэр ер нь видеогоо үзэж тийм ээ та нартай дахиж одоо сургахын тулд туслахын тулд тийм хийж байгаа. Дуу жаахан нэмж болох уу гинэ болно. Одоо яаж вэ? За 38 хүн үзэж байна. За ерөнхийдөө тэгээд эхлэе дөө.
Тэгээд өнөөдөр 38 дээр таг. Өнөөдөр тэгээд юу сурах вэ гэхээр миний нэг хэрэгэлдэг одоо систем байгаа. Тэрийг юун дээр хэрэгэлдэг вэ гэхээр дууга жоохон нэмсэн шүү. Дууга нэмсэн байгаа. Тэгээд юун дээр хэрэгэлдэг вэ гэхээр одоо бид нар вебсайт хийгээд тийм ээ хүмүүстэй ингээм хамтран ажиллаж эхэлнэ шүү дээ. Тэгэнгүүт чинь хүмүүс асууад л одоо за энэ одоо яах юм бэ? Энийг яаж хэрэглэдэг юм бэ? WordPress-ийг чинь яаж хэрэглэдэг юм бэ? Бид нар одоо хэрвээ WordPress дээр вебсайт хийгээд өгөх юм бол тийм ээ тэр хүмүүстэй ингээд системээ зааж өгнө шүү дээ. Зүгээр ингээд заамаа username password-ын чинь ингээд энийг аваад болгоод яв гэдэхгүй тийм ээ. Тэрийгэ тайлбарлаж өгнө. Тэгээд тайлбарлаж өгдөг чинь одоо трейнинг хийж байгаа байхгүй тийм ээ. Бид нар одоо өөрсдийнхөө client дээр өөрсдийнхөө үйлчлүүлэгчтэй трейнинг хийж өгнө. Тэр трейнинг хийдэг чинь бид нар ерөнхийдөө 2 цаг л 2 цагийн трейн хийх юм уу тийм эхлээ хийж за 2 цаг доотлол нь 1 цагийн тийм ээ туршилт хийх дадлага өгөх тийм сервис өгж болно. Тэр сервисээрээ бас бид нар өөрсдийнхөө үйлчлүүлэгчээс тийм ээ цагийнхаа хөлсийг авна. Тийм ээ тэр цагийнхаа хөлсийг оруулж бид нар одоо юу гэх үн дүргөө тохирно. Тэгээд цагийн сургалт явчаад байхад дахиж ингэж юм асуугаад тийм ээ дахиж юм заасан юм чинь аль хэзээ 2 цаг ингэж заагаад өгсөн юм дахиж асуугаад байвал бид нар бас дахиад тэрэн дээрээ тийм ээ цагийн хөлсөө авч явах хэвээр. Тэгвэл тэрийг амарчилдаг одоо бид нар өөрсдөө тэр хүмүүс тийм ээ утсаар ингэж яриа цаг үрээд авах хэрэггүй. Бид нар өөрсдөө яг яаж хийж ийн одоо энэ хуудсыг яаж алгуулах вэ? Хуудсан дээр байгаа информацийг мэдээллийг яаж шинжлэх вэ, солих вэ гэж асуусан юм асууад байх юм бол бид тэрийгээ өөрсдөө яг миний энэ видео одоо туршлага үзүүлж байгаа тийм туршилт үзүүлж байгаа энэ видео гарч байгаа энэ шиг хийдэг нэг систем байгаа. Тэрийг юу гэдэг вэ гэхээр Loom гэдэг software байгаа. Тэгээд use Loom гэд хайхаар loom.com гэж гараад ирэх хэвээр. Тэгээд энийг би Slack дээр тавьчих. Боинжан тэр float left гэдгийнхаа left-ийнхаа баруун талд нь юу хагас энийг тавих хэрэгтэй шүү. За энэ дээр би линк оруулчих. Энэ чинь болохоор нөө screen recorder гэж аахгүй юу? Тэгээд screen capture те. Тэгээд энийг авч олноо. Би энийг pin хийчих. За тэгээд энэ чи get Loom for free гэдэг дээр дараад sign up гэдэг дээр ороод за та нар одоо тийм ээ Google аккаунт болсон байх гэж бодож байна. Бид нар ямар хэрэгтэй байгаа гэдгийг ойлгосон. Өмнөх 3-4 сургалтын дээр тийм ээ. Тэгээ одоохондоо би шууд sign up with Google гэдээ явчих болно. Тэгтээ за одоо хүртэл email аваагүй, Gmail дээрээс аккаунт нэггүй байгаа хүмүүс зориулаад email-ийг ч тавина. Gmail-тэй sign up with Google гэдээ орчоорой. Create free account. За дээр нэрээ тавина. Яг намайг дуурайгаад ингэж хийгээд авахгүй шүү дээ. Өөрсдөө аккаунт үйлдэл одоо нээж байгаа, өөрсдөө энэ хаяг нээж байгаа учраас өөрсдөө нэрийг тавина шүү. Би одоо энэ чи first name одоо өөрийн нэр дээр би зүгээр apprentice гэж тавьсан байгаа. Та нар apprentice гэж тавьж хэрэггүй шүү. Зарим хүмүүс яг дуурайгаад хийгээд байлаа. Жохон бодолтой хийгээрэй. За энэ дээр за agree to Loom. Одоо Loom-ing асууж байгаа тийм ээ юун дээр agree хийн. Заавал энэ чи agree хийж бид нэр тийм ээ цаашаа continue болно. За энэ дээр миний notes үг за continue гэдээ оръё.
За we need to verify your email гэж байна. Тэр чинь нөгөө нэг имэйлээ батлаа гэж тийм ээ. За энийг би нөгөө нэг LastPass гэдэг нэг 2 дугаар хичээлдээ хийсэн шүү дээ. 3 дугаар хичээлдээ хийсэн. Тэр болохоор ингээд шууд миний сая оруулсан пассвортыг энэ чинь ингээд хадгалчихж байгаа байхгүй юу? Тэгээд дараа нь би ороод ирэхэд шууд энд нь оруулцдаг. Тэгээд энэ би LastPass-ийн нэг extension-ыг Google дээр хэрэглэсэн байгаа. Энийг хийж чадахгүй хүмүүс нь мэддэг дээрээ. Би одоо нэмээд оруулчих. За, email-ээ шалангууд verify your email гэж түрээдэрлээ. Email-ээ баталгаажууллаа. Тэгээд Loom-ийг юунд хэрэглэх вэ гэж байна. Тэгэнгүүт өөрийнхөө хувийн эсвэл тийм ээ ажилдаа хэрэглэн эсвэл сурагч багш. За би өөрийнхөө хувийн хэрэглээнд чи эсвэл бол ажилч гэж болно. За хувийн гэдэг оруулчих. What do you want to share with videos with? За энийг бол ерөнхийдөө бол хамаагүй дээ. Хамаагүй зүгээр эдгээр одоо нэг юу зүгээр асуулт хариултын юм асууж байгаа. Өөрсдөө хэрэглэх тийм ээ. Hobby project тэгээд найз нөхдрүүгээ видео болгож байгаамаа гэдгийг сонгоод continue гээд. За энэ дээр бол ямар нэр өгж болно шүү дээ. Тэгээд энэ чи apprentice MGL гэж биччихье. Үүсгээрээ create. За энэ дээр одоо өөр хүмүүс нэмж оруулах уу гэж энэ одоохондоо хэрэггүй. За шууд desktop-ных нь app-ийн юу бид нэр download хийгээд авчиж болно. Тэгээд эсвэл бол шууд extension-ийн Chrome хэрэглэдэг бол extension-ийн энэ чинь суулгаад авчиж болно. Тэгээд би одоо extension-ийг install extension-ийг суулгаад авчий. Add to Chrome гэд. Тэгээд одоо бидний энэ одоо браузер дээр шууд ороод ирнэ. Тэгээд энийг сүүлийн хэдэн видеонуудыг би та нарт тайлбар өгж байгаа видеонуудаа энэ ч энэ системийг хэрэгжиж байгаад оруулсан байгаа. Тэгээд та нар ямар нэгэн асуулт гараа тийм ээ асуух юм байвал шууд ингэ за энийг энэ юу гэсэн юм бэ энэ яасан юм бэ гэд тийм ээ бичих хэрэггүй. Энийгээ хэрэглээд бид нар руу видео явуулаад Slack дээр тавиарай. За юу. Тэгээд одоо энэ ч Loom гараад ирлээ. Тэгэнгүүт энэ нэг эвлүүлдэг одоо энэ нэг тоглоом шиг тийм ээ цааш шиг энэ юу зураг байгаа. Энэ дээр дараад Loom for Chrome гэдэг энэ одоо pin хийж байгаа. Бид баахан pin л хийгээд байна тийм ээ. Slack дээр pin хийж гин, энэ ч одоо extension-ээр pin хийж гин. За pin хийлээ. Тэгээд энэ чинь нэг юм одоо цацраг бос юм шиг тийм ийм ягаан өнгөтэй бөөнх юм гараад ирнэ. Тэнгүүч за микрофон авах уу гинэ. За би одоо миний энэ хийж байгаа бичлэг нь болохоор микрофоныг хэрэгжилж байна. Тэгээд бас webcam тийм ээ. Би миний камераг бас хэрэгжилж байна. Тийм учраас одоохондоо би skip for now гэчи. Тэгээд энийгээ түр хааж байгаад тэгээд ерөнхийдөө ингээд л одоо screen өөрийнхөө камерыг ингээ оруулж болно. Тэнгүүт энэ баруун доотлолт гараад ирнэ. Тэгээд өөрийнхөө зургийнхээ хэмжээг, дүрсийнхээ хэмжээг ингэж хамгийн бага дээр нь дунд зэрэг том дээр нь ингээ сольж болно. Тэгээд энийг орлоод үзээрэй. Одоо энэ чинь зөвхөн screen энэ яг дүрс гарч байгаа энийг рекорд хийж байна, тийм ээ. Тэгээд scroll шууд зөвхөн камерагаа одоо өөрийнхөө ингэ дүрс гарч байгаа камераа хийж болно. Scroll дүрстэйгээ тэгээд энэ дэлгэцэн дээр гарч байгаа юмтай тэг камерат байгаа. Одоо энэ full desktop гэдгийг сонгогдсон байгаа, тийм ээ. Current tab гэх юм бол зөвхөн энэ tab Google-ийн tab дотор болж байгаа юмыг бичиж авах гэсэн үг, рекорд хийх гэсэн үг. Тэгэл start recording гэл. За одоо мэдээж миний микрофон чи хэрэглэхгүй байгаа. Тэгээд одоо энэ доор ингээд юу минут гүйж байгаа зү те 4 секунд болж байна, 5 секунд, 6 секунд. Одоо би энэ дэлгэцээ хэрэглээд ингээд юм өмнөдөө одоо ингээд заан штэ. За энийг ингэж хийн шүү, энийг хийн шүү. WordPress дээр ийм хэрэглэн шүү гэж бид энэ видеогоо биччихээд эсвэл тийм ээ биччихээд энэ одоо үйлчлүүлэгчтэй явуулаад өгнө. Клиентуудаа бүгд нь ийм бичлэг хийж өгч болно. Одоохондоо бид нар энийг яаж хийж турших вэ гэхээр энэ бичлэгээ ингэж хийжээ. За болцлоо гэдэг энэ дээр дарна. Тэгэнгүүт бидэрт өөр ийм юу гараад ирнэ.
линк гараад ирнэ, тийм ээ. Тэгэнгүүт чинь энэ чэнэсээ ороод copy video link гэдэг дээр дарангууд бид нар шууд видеого copy хийж байгаа байхгүй юу? Энэ яг байж байгаа тийм ээ линкийг авчиж байгаа. MP4-оор хадгалагдана. Одоо тэгээд би ингээд хэрвээ та нар асуулт байх юм бол тийм ээ. Өөрийнхөө screen одоо дэлгэцээ бичээд өөрийнхөө заавал дүрс мөрс камера хэрэггүй тийм ээ. Тэрэндээ тайлбарлаад энд юу болоод байгаа юм бэ? Энийг ойлгохгүй байна. Ингээд байна гэдгийг тайлбарлаад ингээд энийгээ одоо юу гэж давтаад тийм ээ. Туршилт хийгээд үзээрэй. Тэгээ одоо би энийг ингээд тавихад Lumni доор шууд ингээд видео гараад иж байгаа бидний. Тэгээд ингээд дарангууд энчэнэ би ингээд үзээд та нарт тийм ээ хариулаад явчих болно. Шууд слайд дотоосоо би энэ видеонд үзэж байгаа байхгүй юу. Тэгэд энэ бол маш хэрэгтэй шүү. Тэгээд лимит нь болохоор юу 5 минут байгаа. 5 минутын видео бичлэг хийж болно. Гэхдээ тэр бол бид нар тийм ээ хүмүүст ингэж хийж явах тусч өгж явах бол хангалттай гэж бодож байна. За та нар ганц хоёр юу видео бичлэг хийгээд асуухан байвал асуух зүйлийнхаа дүрсийг гаргаад тийм ээ дэлгэцээ бичээд асуухан байвал ийшээ оруулаад үзээрэй. Туршаад үзээрэй. Тэмүүлэн бүрөвд орж. WordPress ашиглаад эдгээр шиг lag вебсайтууд хийж болох уу? Болно. Өөрөөс чинь шалтгаална. Тийм ээ. Тэгээд өнөөдөр судлаад байхад WordPress сайн сурах, одоо энэ хичээлийг сайн сурах хоёр юугаараа ялгаатай бол энэ дээр болохоор ер нь бүрэн сургалт явж байгаа. Одоо сургалтын дээр байгаа манай вебсайтын дээр байгаа мэдээлэлээ сайн уншаарай. Манай Facebook дээр байгаа мэдээлэлээ сайн уншаарай. Зөвхөн WordPress заадаг хичээл энэ бол биш шүү. Бүгдийн сервер бүгдийн тохирхоо гэдгийг надад зааж байгаа. За тэгээд Loom хэрэглээд үзсэн. Оролдоод болж ийн үү? Ямар нэг асуулт байна уу? Тэгэд хэрвээ ямар нэгэн одоо тийм ээ өнөөдөөс эхлээд ч юм уу асуухан байвал Loom-ыг хэрэглээд асуултаа тавьж байгаарай. Одоо жишээ нь бид нэр тийм ээ CSS хэрэглэж байна тийм ээ. За одоо жишээ нь CSS байлаа гэхэд manage дээр за энэ ч яаж одоо энэ username гэдэг юм яаж янзлах вэ гэд яаж янзлах вэ гэд ингээд дүрсийг харуулад тийм ээ. Зүгээр ингээд асуучихгүй зүгээр ингээд юу ганц хоёр өгүүлбэр бичээд авахгүй. Тэгэд энийг хэрэглээд асуултаа энэ Loom-ыг хэрэглэж байгаад энэ Slack дээр оруулаарай. Асуу дээр Loom-ыг хэрэглэж байгаад оруулчаарай. За дараагийнх нь За дараагийнх нь юм нь болохоор өчигдөр бид нар нөгөө Canva дээр юм хийж ирсэн шүү дээ тийм ээ. За өөрийнхөө аккаунтаар орчих. Энд хийжсэн. Тэгээд за одоо би энэ видеонуудаа жижигчлээд ингээ баг багаар нь ингээд хэсэг сэдвээр нь оруулах үед юу хэрэглэх вэ гэхээр template байла. За видео тийм ээ. Видео хийн. Видео хийх чинь зүгээр л одоо intro видео хийн штэ. Тэгээд манай сургалтын дээр одоо ямар юм хэрэглэх үү видеонууд энэ чинь ингээд олчиж болно. За үнгүүгийн сонгоё энийг.
Тэгээд алталт нь одоо ингээ ганц хоёр дуу явж байгаа шүү дээ. Тэр дууга хаанаас олох вэ? Үнгүү дуунууд хаанаас олох вэ гэж байгаа. Тэрийг болохоор маш амархан хэд байгаамаа. Тэрийг хаанаас олох вэ гэхээр дахиад л биднэрт одоо юуны Google-ийн аккаунт хэрэг болж байгаа. За YouTube руугээ оръё. Тэгээд энэчээс ер нь бол хангалттай бүх дуунууд олдно л доо. Your videos. Тэгээд audio library гэж байгаа. Одоо бид нар ингэ студио руу орно шүү дээ. Your channel. Тэгээд энэчээс заавал гэж байна. Your studio гэж Your studio гэдэг одоо яг энэ юу YouTube-ийн нүүр хуудаснаас энэ Your channel гэдэг ингэж орно. Тиймээс энэ дээдлийн өөрийнхөө кнопн дээр за нэг жоохон томсгоодгоё. Дээдлийн болонд байгаа энэ бөөрийнхий дээр дарангууд Your YouTube studio гэж гараад ирнэ. YouTube studio руу ингэж орохоор биднэрт одоо видео оруулж байгаа бидний одоо видеонд хичнээн үзсэн байна гэдэг энэ тодорхой мэдээлэл нь гараад ирнэ. Тэрний хамгийн зүүн талын доотлолт нь audio library гэж байгаа. Тэгэд энэчээс одоо ерөнхийдөө дуунуудаа сонгоод авчиж болно, тийм ээ. Энэ болохоор за YouTube юу гэж байна вэ гэхээр энийгээ зөвхөн тийм ээ YouTube дээр хийх дуунуудаа энэчээс авч болно. За ямарваа нэгэн зүгээр дуу тий өөрийнхөө дуртай дуу мó ингээд өөрийнхөө видеонд оруулах юм бол тэр нөгөөний copyright гэж юм байгаа шүү дээ, тийм ээ. Тэр copyright болохгүй тулд хэрвээ одоо бид нар copyrightтай тийм ээ өөрсдийн өөр хүмүүний яг хувийн өмчийн одоо дууг хэрэглэх юм бол бид нар өөрсдийнхөө тэр видео бүтээж байгаа мөнгө олох гэж байгаа. Тэр өөрсдийнхөө видео хийгээд тэр Google-ээр дамжуулаад сурталчилгаа видеон дээр явуулаад тех үед бидний тэр нөгөө сурталчилгаа явуулах ирэх байхгүй болчих. Тийм учраас ийм үнгүү одоо тийм ээ ийм дуунуудыг хэрэглэх ёстой шүү. Тэрэн дээр байнга болгоомжилж яваарай. Тэгээд айгүй гоё ингээд тийм ээ видео шүү дээ бүхэмээ тааруулцдаг. Тэгээд ганц дуу хийсэн тэр ганц дуунаас нь болж бүх видеоноос ч орж иж байгаа тэр мөнгийг тэр дууны эзэн авах өндөр магадaltaй шүү гэдгийг анхааруулъя. Одоо тэгээд энэ чинь free music гэж байгаа тийм ээ энэ чинь за ямар дууных нь нэрээр сонгож болно. За genre гэж юм тийм ээ. Одоо дууны одоо юу гэх англи, rock, pop, dance гэдэг төрөл төрлөөр hip hop тийм ээ, rap гэдэг ингэж байна. Тэгээ mood гэж байна. За айгуу тийм ууртай гэж байна тийм ээ. Bright айгуу тийм одоо юу гэх гэрэлтэй гэгээтэй calm гэж байна айгуу тайван тийм ээ. Dark гэж айгуу тийм юу харанхуй dramatic гэдэг. Одоо энэ ч би inspirational гэж сонгоод за айгуу тийм өөрсдийн одоо цоглог болгодог гэх юм уу. Тийм төрлийн дуунуудыг ингээд за ямар дуу нэгээ сонсч болно. Тэгээ за энэ дуу болох юм аа гэх юм бол шууд download гэдэгтэй дараад тэгэл бид нар энэ одоо хэрэгжилж болох одоо энэ дууг ингээд авчиж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэд энийг видеонд хэрэглэж болно. За одоо би энийг download хийснээрээ буцаж ийшээ орж ирээд энэ ч манай нөгөө нэг одоо intro хийх гэдэг байгаа видео байна шүү дээ. Apprentice Tigeman. Энд дээр жоохон дадлагжиж авъя хэдүүлээ. Apprentice Tigeman 4 сарын 1-ний видео гэдэг ч юм уу тийм ээ. Тэгэнгүүтээ за энэ групп болцсон байна. Групп болсон юмыг яадаг вүлээ? Ungroup болгодог те. Ungroup болгосны дараа ганцын сонгуульд би энийг жоохон уртсаж бодно. Тэгээ буцаж энийгээ сонгож байгаад энэ хоёроо сонгож аваад буцаа group болгочих болно. Apprentice MGL. Гэх юм уу.
За энэ ч бичлэг явж байна уу? Энийг ногоон өнгөтэй болгочих болно. Дараа нь бидний ногоон өнгийг яаж солих вэ гэдэг, яаж видеого эдит хийх вэ, цаашаа хөгжлүүлээд сурж болно гэж сурна. Тэр хичээлдээ энийг бас хэрэглэн. Гэхдээ тэрнээс өмнө одоохондоо зүгээр энийг ингээд байлгая. Тэгээд дууг нь одоо солихдоо бид нэр аплод хийж болно гэсэн тийм ээ. Тэгээд саяны би даунлод хийсэн дуугаа авчаад энэ чинь ингээд drag and drop хийгээд. Тэгээд бид нар түрүүн сая YouTube-дээс суулж авсан энэ дуу байна шүү дээ. Тэрийг ингээд тавьж болно. За мэдээж бүр энэс гоё дуу сонгож болно. Тэгээд энийг энчээ дарангуут одоо энэ манай энчээ ороод очиж байгаа байхгүй юу? Манай видео интро дээр тийм ээ. Тэгээд за 10 секундын интро. Ингэж дуусаад л за юу ч гэсэн интро видеото болчлоо. Тэгээд MP4 download гэж болно. Download video гэдэг нь болохоор энэчээс ямар төрлийн видео авах вэ? Нөгөө GIF гэдэг чинь болохоор зураг мөртлөө нөх хөдөлдөг зураг байдаг шүү дээ. Хөдөлгөөнтэй дүрс хөдлөөд байдаг зураг. Тэр шиг болно. За download гэдэг би энийг авчиж болно. За эсвэл бол бид нар YouTube дээр видео хийж хахад thumbnail гэж юм тавьж болдог. Thumbnail гэдгээ тавих нь за энийг видеого download хийх юм бол заавал PNG-гээр бас энэ дүрсийн шууд авчиж байгаарай. Яа тэгэхээр энэ видеон дотор юу байна гэдэг одоо юу тохиргоог нь хийдэг аплод хийгээд тохиргоог нь хийдэг хэсэг байдаг шүү дээ. Тэр хэсгээр нь энэ яг энэ PNG энэ зураг нь хэрэг болно шүү дүрс нь. Тэгэхгүй бол YouTube ч юм уу Facebook ч юм уу тийм ээ яг видеон дотор болж байгаа дүрснүүдээс нэг нь аваад сонгочихно. Бид нар дөөр сонголт өгөхгүй. Тийм учраас энийг PNG-гээр заавал хамтдаа зэрэг download хийж авч байгаарай. За Google Chrome дээр болохоор нөө бид нар дээр үед айгүй их нөө pop-up гарч ирдэг байсан шүү дээ. Тэгээд айгүй их юм зэрэг ганц download гэдэг арчингууд айгүй их зэрэг ингээд download-од вирус хамтдаа хамтдаа ингээд хуулагдчихдаг тийм ээ. Тэрнээс хамгаалж энэ multiple files гэж байгаа энэ зөндөө тийм ээ төрлийн одоо нэгээс дээш юм файл даунлоадах гэдэг шүү болох юм уу гэж энэ дээр allow гэдгийг дараад болно гэдэг. За тэгээд өнөөдөр өчигдөр бид нэр тийм ээ яаж одоо маркетингийн материалыг яаж амархан бүрдүүлэх үү тийм ээ бүрдүүлэх систем юу вэ гэдгийг сурж авсан. Тэгээд өнөөдөр дахиад бас тэрнийг үргэлжлүүлээд за ямар тийм ээ одоо дуу, рекламны дуу, цаанд авах дуу мó, зураг мураг тийм ээ бичлэгээ бүрдүүлэх аргачлаар одоо жоохон онлайн юмнуудаа сурж авч байна. Тэгээд яаж тийм ээ маркетинг посто боловсруулах үед энэ Canva-гаар бол маш амархан байгаа шүү. Энийг хэрэглэхгүй байвал одоо юу юм бид нар одоо хожигдож байна гэсэн үг тийм ээ. Ийм амархан хэрэглэгдэх хэрэглээний ийм системийг хэрэглэхгүй байна. Үнгүй системийг ч дээрээс нь тэгэхэд тийм болоод хэрэглэхгүй байгаа хүмүүс хожигдож байгаа шүү. За тэр хоёр юмыг ихний хэлжинд хэлье гэж бодлоо. За одоо тэгээд ерөнхийдөө бид нар энэ маркетингийнхаа зүйлийг жоохон яриад өчигдрийн би хэлж яриаггүй дуусч амжаагүй юмнуудаа та нартай саяны хэсэгтэр үзүүллээ. Тэгээд дараагийнхаа одоо яг одоо програм хангамжийн сургалтанда одоо юу хийх вэ гэхээр бид нар VS Code дээр VS Code гэдэг бидний одоо хэрэглэж байгаа энэ яг програм бичих гээд байгаа энэ системнүүд байна шүү дээ. VS Code. Энэ дээр дахин дуртахад бид нар хоёр extension суулгасан тийм ээ. Live server гэдэг. Live server гэдэг нь яадаг вэ гэхээр энэ HTML дээр очиж аваад баруунаа дарж аваад open with live server гэхээр тийм ээ энэ хуудас шууд бидний браузер дээр гарч ирээд юу болж байгааг нь харагддаг. Тэгээ prettier гэдэг чинь бид нар одоо жишээ нь зүгээр л HTML гэж бичингүүд бидэрт ингээд бүх юм ингээд оруулаад өгдөг. Эхлүүлээд өгдөг. Тэгээ заавал ингээд doc type гэж бичиж HTML гэж бичээд авах хэрэггүй. Бид нар цаг хэмнэсэн зүйл байгаамаа. За энэ дээр
дахиж юу суулгах вэ гэхээр бид нэр одоо хай search extensions гэдэг энэ дээр харагдаж байгаа гэж найдаж байна. Жоох өргөн болгох юм. Энд ч бидний одоо хэрэглэж байсан файлууд байгаа тийм ээ. Файл яг бидний одоо энэ хуудас онгойлгосон байгаа. Хуудас онгойлгосон байгаа. Тэгээд энэ болохоор за яг онгойлгосон байгаа энэ folder шүү дээ, directory. Энэ дотроо юм хайж болдог. Одоо zoom гэд хайхад энэ add.html дээр zoom гэдэг үг байна. Дахиад zoom share гэдэг үг байна. Тийм ээ. Тэгээ CSS дотор zoom гэдэг үг байна. Энэ хайдаг энэ томруулдаг шилийн зурган дээр ингэж хайдаг шүү. За тэгээ бүх zoom гэдэг үгнүүдийг би одоо солио гэж бодъё тийм ээ. Тэгэхэд zoom гэдэг үгийг zoom гэж солио гэх юм бол ингээд бүгднгийн одоо энэ дотор байсан zoom гэдэг үгийг zoom болгох чинь болгохоор одоо replace хийж авахгүй сольж байгаа. Энэ үгийг энэ үгээр сольно гэсэн үг. Тэгээд энэ дээр дарангууд replace all гэнгүүт бүгднгийн солио гэж байгаа. Ингээд солонгууд за 3 газар байна. Тийм ээ. Тэрийг энэ хоёр файл дотор ийм 3 одоо тэр zoom гэдэг үг болцсон байна. Энийг тэгээ зүүн-зүүнээр солих юм уу гэдэг ингээд солио гэдэг тэгээд ороод харах юм бол бидний зүүн болоод солигдсон байгаа байхгүй. Энийг маш хэрэгтэй зүйл байгаа. Тэгээд одоо би зүүнээ буцаагаад зүүн болгочих. Тэгэхээр буцаагаад зүүн болчихно. Энчээч хамтдаа солигдчихно. Буцаад энчээ зүүн гэдэг энэ инч стайл дээр солигдчихж байгаа. Энэ хуудас дотор бүх файл дотор ингээд мэдээллийг сольж болдог. За тэгээд энэ source control гэж энэ одоохондоо бид нар бол энийг хэрэглэхгүй. Хэрэглэх болоог байгаа. Гэхдээ ерөнхийдөө ирээдүйдээ хэрэглэнэ. Энийг сурч авнаа. Тэгээд run гэдгийг одоохондоо бид бас хэрэглэх болоог байгаа. Бараг хэрэглэхгүй. Энийг шууд вебсайт нэр сервер дээр явуулчихна. Тэгээд extension нэр дээр очиод за яг одоо суулгах юм бол суулгая. SFTP. За бид нар FTP гэдэг юмыг ганц хоёр гадарсан байгаа тий. FTP S байхгүй FTP гэх юм бол энэ чинь file transfer protocol гэж байгаа тийм ээ. FTP. Тэгээд S болцохоор secure болчих жоохоо. Secure. Тэгээд энэ FTP чинь хэдгээр одоо port гэж бид нэр сурсан шүү дээ. За хэдгээр портоор хэдгээр бомтоор энэ компьютерийн хооронд ингэ сүлжээгээ холбоо хийдэг вэ гэхээр 21 гэж байгаа тийм. Бид нар тэрийг бас сурж авсан. Эхний ангидаа 2 дугаар ангидаа сурж авсан баг. Тэгээд SSH гэж одоо бид нар ийм хийж байгаа шүү дээ. Одоо Apprentice-ийн бидний DigitalOcean дээр байгаа тэр сервер руу Apprentice гэж бичээд бид нар ингээд SSH Secure Shell Connection үүсгэж байгаа байхгүй энэ холбоо үүсгэж байгаа. Тэгээд эн чинь хэдвэр бомбыг хэрэглэдэг вэ гэхээр 22 дугаар бомбыг хэрэглэнэ. Тэгээд SSH-ийн 22 дугаар бомбыг хэрэглэж аваад file transfer тийм ээ. Файл одоо ингэж юу download хийдэг, upload хийдэг юмыг хоёулаа нийлээд SFTP гэж байгаа. Тэгээд за SFTP гийн алийг суулгах вэ гэхээр ерөнхийдөө энэ ихэнд гарч байгаа энийг суулгах болно. За install гэдэг энэ дээр дарж болно гэж хэлсэн. Шууд суулгах чинь ийшээ дараад ороод үзэнгүүт энэ install гэж бас гараад ирнэ. Тэгээд энийг бид хэдүүлээ install гэж суулгая. Тэгээд одоо ингэ суучихаа гэсэн үг. За одоо F1 ба штэ F1 одоо escape гэд бидний энэ keyboard бичдэг одоо кнопнуудын хамгийн дээдлийн зүүн буланд нь escape гэдэг юу байгаа штэ escape гэдэг кноп. Escape-ний яг баруун талд байгаа тэр F1 тийм ээ function 1 гэдэг F1 дээр дарангууд бид нар ингээд энэ дээр нь ингээ юм бичиж хайх одоо энэ VS Code гэдэг софтверыг системийг удирдах тийм ээ тохирхоог нь хийх одоо энэ цонх гараад ирж байгаа байхгүй юу. Тэгээд энэ дээр хов хоосон ингэж байх юм бол
зөвхөн энэ нөгөө файл дотор ингэж хайж маах юм уу тийм ээ? Файлаа хайх одоо search нь ингээ гарч ирнэ. За хэрвээ бид нэр баруун сум биш та одоо баруун жишээ ингээ заасан сум бид shift дээр дарж агаад нөгөө нэг shift-ийн баруун талын shift-ээс зүүн жишээ 2 copy яхаар нөгөө нэг бид нөө HTML-ээр бичиж байгаа тийм баруун жишээ яасан шүү дээ. Тэрэн дээр дарангууд одоо би энэ ч ингэнгүүт одоо энэ ч одоо юу гэх тохиргоог нь хайж болох боломжтой байгаа байхгүй. Энтэй хайж болно, энэнгүү хайж болно. Гэтэ бид нар одоо яг тохиргоог нь хийх юм бол заавал зүүн энэ сум гаргаж ийж одоо SFTP гэж бичиж. SFTP-ийн configuration тийм ээ тохиргоог нь хий. За тохиргоог нь одоо энэ name гэж байгаа тийм ээ. Бид нар одоо түрүүн нөгөө CSS хэрэгжилж ирсэн шүү дээ. Одоо энэ цэгийг тавьж агаад зүүн гэж бичих юм бол зүүн гэдэг нэртэй класстай ангилалтай HTML-үүд бүгдээр одоо энэ дотор байгаа style-ийг тийм ээ position relative гэдэг. Relative. Тэгэд ингээд харангуй чинь энэ ерөнхийдөө энэ дүрс одоо энэ загвар байгааз энийг одоо баг яг бидний харж байгаа энийг болохоор JSON гэдэг. Тэгээд энэ SFTP цэг JSON гэдэг файл аахгүй юу. Тэгээд яг энийг ингээд харахаар ерөнхийдөө бол төстэй байгаа зү тийм ээ. Би энэ чинь ингээд хоёр double quote тавиад тэгэх юм бол ерөнхийдөө л яг JSON нөөний бидний style хийж исэн юм шиг л харагдаж байгаа зү тийм ээ. Тэгээд ийм загвартай бичнэ. Тэгэхдээ JSON дотроо энэ тассал маш гол шүү. Дараагийнхаа үгэнд өгүүлбэрийг нь одоо энэ шугам дээр бичсэн юм дуусгал юм бол энэ таслыг тавиад дараагийнхаа мэдээллийг оруулж байгаа шүү энэ чинь. За my server гэдэг дээр одоо би энэ дээр юу гэж бичих вэ гэхээр apprentice digital ocean гэж биччихье. Яг тэгэд бид нөгөө digital ocean-оос digital далаа гэдэг юунаас газраас сервер авсан байгаа. Тэгээд host гэж байна. Host гэдэг дээр нь одоо бидний IP address-ыг тавина. Тэр нь юу вэ гэхээр 165 232 170 33 гэдэг. Энд чи оруулна. Тэгээд SFTP-гээ үлдээн bombed 22 port bombed 22. Тэгээд username гэдэг дээр нь apprentice гэж бичнэ. Тэгээд доотлолт нь дахиж ингэ шинэ юм үүсгээд дараагийнхаа игнэнд орж агаад password гэж бичээд тэгээд энэ чинь apprentice MGL гэж бичиж. Тэгээд нэг мөр дуусныхаа дараа юу тавьдаг үлээ тасал тавьдаг тийм ээ. Тасал тавихгүй бол бид нар одоо ингэ харагд чинь энэ доогоор нь зураас гараад чинь энэ дээр юу болцсон юм бэ? Энэ юу буруу бичсэн юм бэ гэд энийг хараад байдаг. Тэгээд яг өмнөхийг харангууд энэ чинь таслал дутуу байгаа тийм ээ. Таслыг тавиад за upload on save гэдэг чинь бид нар одоо ингээд яг файл дээр одоо бид нар яг энэ юу хийх гээд байна гэхээр энэ серверлүүл холбогдох гээд байгаа. Энэ Visual Studio Code гэдгээ тийм ээ file transfer тэр сервер дотор байгаа ямар файл байна юу вэ тэрийг л үзэх гэж энэ системийг хэрэглэж байгаа. Тэгээд тэр файлыг одоо энэ сервер дээр байгаа файлаа энэ сервер дотор за энэ гоцчих шиг боллоо. Удаан хэрэглэхгүй болохоор тэгж байгаамаа. Тэгээд ийшээ ингээд ороод үзэхэд энэ дотор байгаа энэ бүх файлууд байна шүү дээ. Эдрийг л одоо бид нар дотор нь орж энэ хар дэлгэцээр харахгүй энэ дотроо харъя гэж хийж байгаа хгүй. Тэгээд бид нар энэ чинь хэрэгж байгаад одоо ингээд файлыг өөрчлөө save хийх юм бол save хийх болгонд энэ сервер руу одоо өөрчлөлтийг чинь шууд аплод хийх үү тэр сервер руу оруулах уу тэр сервер дээр байгаа файлыг өөрчлөх үү гэж тэрийг болохоор за yes гэж тавьчих болно. Remote host-ийг энийг одоо бидний нүүр хуудас гэнэ яг ингээд логин хийгээд SSH хийгээд орно шүү дээ. Тэгэхээр одоо бид нар яг хаана байна вэ? Яг аль directory, аль folder дотор байна вэ гэдгийг үздэг command нь болохоор pwd гэж байгаа шүү дээ, тийм ээ. Тэрийг санаж байгаа биз? Тэнгүүт чи бидний одоо яг login SSH хийгээд оронгууд эн чинь бидний гэрийн одоо хуудсан дотор гэж байгаа байхгүй юу? Тэгээд энэ болохоор бүх
ерөнхийдөө бүх хэрэгжилж байгаа энэ Linux гэдэг сервер дотор байгаа хэрэглэгчүүд ерөнхийдөө өөрсдөө өөрийн гэсэн юм home directory гэдэг юмыг авдаг. Тэгээд энэ дотор нь ерөнхийдөө бүх юм хийгдээд явдаг. Тэгээд энэ фолдерын эзэн гэх юм бол apprentice гэдэг энэнийх нь нэр нь гараад ирсэн байхгүй. Apprentice гэдэг хүний файлууд энд байна шүү гэд бичсэн байгаа. Тэгээд энэ хуудасаа энэ фолдероо энчээ тавьчих болно. Тэгээд за save хий. Энэ файлаа save хийгээд тэгээд за дахиад F1 гэж жагаад sftp list active folder. За гэж би VS Code SFTP Tappen minut За энийгээ тэгээд F1 дээр дарж агаад за OpenSSH in terminal гэдэг үзье. OpenSSH гэдэг чинь бид нар түрүү энэ нүуний хард дэлгэцээр орж ирсэн юм байна шүү дээ. Энэ одоо би ингэж яваад байгаа. Энэ одоо энэ хуудсан дотор байгаа тийм ээ. htop гэдэг энэ чи явуулцдаг. Энийг одоо шууд энэ VS Code-оос хийж үзье, тийм ээ. Тэгээд SFTP colon гэж байгаа. Энэ хоёр цэгийг colon гэж сурсан шүү дээ. Хоёр цэг биш, дээдлийн цэг, доотлын тасалт бол юу вэ? Semicolon гэж байгаа. Энийг бол байнга бид нар хэвлэж явна шүү. Тэгээд за OpenSSH гэдэг дараад тэнгуү чи бид нар түрүүн тохиргоо хийсэн хэсэг байгааз Apprentice Digital Ocean гэдэг бидний нэрийг өгсөн шүү дээ энэ доор. За энэ дээр ингээд сонгоод үзье. Тэгэхээр ингээд холбогдоод ирж байна тийм ээ. За энэ дээр болохоор энэ fingerprint гэд бид нар бас энийг сурсан байгаа тийм ээ. Та нар юу тэмдэглэлийнхаа дэвтэрэн дээр бичиж авсан байх гэж найдаж байна. За тэгээд энийг зөвшөөрөх үү? Энэ fingerprint чинь зөв байна уу? Энэ серверээс одоо ингээд холбогдох гэхээр бид нар л буцаад ингээд за миний одоо юу гэх тэмдэг нууц тэмдэг энэ байна. Энэ өмнө холбогдчихсэн серверийг чинь тэмдэгтээ ижлэхэн байна уу гэд явуулж байгаа. Хэрвээ бидний дунд ингээд сууж байгаад өөр хүн ингээд бид нар мэдээлэл өгөх юм бол бидний энэ мэдээллээр шалгаж зөв сервертэй холбогдож гинөө буруу сервертэй холбогдож гинөө гэдгээ мэдэж болно. За энийг би yes гэж өгөөд password Apprentice MGL гэж бичээд мэдээж password энэ дээр бичиж байгаа юм бол гарахгүй гэж хэлсэн тийм ээ. Гарахгүй гэдгийг мэдэж байгаа. Тийм учраас санаа зовох хэрэггүй. Одоо тэгээ enter дарангууд яг түрүүчийн миний харж ирсэн хэдүүлгийг нь харж ирсэн хард дэлгэцснээр ингээд тэр сервер рүүгээ холбогдсон гараад ирж байгаа байхгүй юу. Тийм багаз. Одоо заавал энийг ингээд хэрэглээд байхгүй. Бид нэр Pori-га заавал хэрэглэх тийм ээ. Pori-год ерөнхийдөө бол хэрэгтэй. Pori-га хэрэглэж сурах хэрэгтэй. Тэгэхдээ Pori-га хэрэглэж явах дундуур бид нар одоо ингээд шууд VS Code-а хэрэглээд VS Code чинь өөрөө Pori болчихж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээд бидний түрүү харж ирсэн файлууд инээ те гараад ирж. PWD гэхээр ингээ гараад ирж. Тийм үү? Одоо энэ SFTP-гээр холбогдоод SSH хийгээд сервер рүүгээ холбогдсон хүмүүс байна уу? Болж байна уу? Ямар нэгэн асуудал гарч байна уу? Мэддэгдээрээ. Манайхан өнөөдөр нэлээд цөөхөн хүмүүс орж байгаа шиг байна да. Гадаа зөндөө төгжрээ болж байгаа шиг өтөв. Төгжигдсэн хүмүүс зөндөө байгаа хөө 57 хүмүүс үзэж байгаа одоохондоо. Тэгээд мэддэгдээрээ болж байна уу? Оролдоод үзээрэй. За болоод байна гэж байна.
Clear. За одоо бид нар эн чи юутай холбогдсон байгаа гэлээ? Бидний өөрсдийн сервер те Сингапурт байгаа сервер руу очоод SSH Secure Shell Connection үүсгэсэн байгаа. Бидний одоо интернет дундор одоо тэр яг далаа дагуур явж байгаа ч юм уу тийм газар дээр явж байгаа тэр юу шилэн кабель дотор бидний өөрсдийн ингээд түнэл гаргаад тийм ээ шууд тэр сервертэй холбогдоод дотор нь юу болж ийн гэдэг өдөрдөж сурж байгаа тийм ээ. Тэгж өдөрдөж сурахад одоо бид нэр энэ Linux гэдэг системийг хэрэгэлж сурах хэдэн нэг командууд байгаа. Ер нь өдөр болгон л хэрэглэгдэх командууд байгаа. Тэрийг ядаж сурах юм бол бид нэр тийм ээ энэ системээ өөрсдөө хөтлөөд явах боломжтой гэсэн үг. Тэрийг одоо миний одоо бүх энэ ч одоо бичиж байгаа юмыг за өмнө тэмдэглэлийн нэвтрэлээр бичиж байгаагүй байвал одоо энийг ёстой бүгдийг бичиж аваарэ. Энэ хэрэгтэй шүү. Тархинд одоо суутал тийм ээ мартагдахгүй харталт одоо энийг бүгдийг тэмдэглэж аваарэ. Тэгээд байн оролдсон шүү. Энэ хагасаа бүтэн сайндаа бид нэр бүгдээрээ энийг энэ сервер одоо байнга л онголттой байж байгаа. Тийм ээ та нар яаж ордгийг мэдж байгаа. Тэгэд энийг энэ одоо миний одоо дараагийн заах гэж байгаа энэ бүх командуудыг хэрэглээд туршаад үзье шүү. Тэгээд дахин сануулхад iPhone дээрээ апп-аас суулгаад авчиж болно тийм ээ. iPhone дээр одоо би юу суулгасан байна вэ гэхээр ISH Shell гэдэг апп суулгацсан байгаа. Тэгээд юу Android дээр болохоор TermUX гэдэг TermUX баха. Терминалийн user interface гэх юм уу тийм ээ user experience ч юм уу. Тэр би бол сайн яг үгийг мэдэхгүй байна. Гэхдээ TermX руу ороод бид нар гар утсан дээрээ энэ сервер руугаа шууд холбогдоод сервер дээр командуудаа явуулж болно шүү. Гар утсаараа л тийм ээ гар утсаар Facebook руу орж ирсэн бол гар утсан дээр энийг програма командуудаа явуулаад үзээд туршаад байгаарэ. PWD гэдэг нь Linux command мөн үү гэж байна. Мөн тэр мөн тэгээд за PWD гэдэг чинь print working directory гэж хэлсэн тийм ээ. Би одоо энийг нуршилтан дахиад үглээл явна шүү. Тэгжидэл та энийг мартахгүй болно шүү. Би тэгээд 2 сарын сургалт ингээ явуулдаг. Тийм ээ. Явуулсны дараа бүх юм мартчихвол та нарт цагийн гарч болно шүү. За Windows system дээр PWD гэдэг үзэнгүүд PWD-г байхгүй байна. За Windows system дээр юу хэрэглэдэг вэ? dir гэдэг. Одоо directory гэж шүү дээ. Тэр шиг dir. Тэгэнгүүт directory of одоо яг байж байгаа бидний байж байгаа folder чинь аахгүй юу? Энд чи яг PWD-г бичсэн шүү дээ. Тэр шиг энд чи гарч байгаа шиг dir гэхээр одоо байж байгаа нь харагдана. Тэгээд энэ folder дотор байгаа бүх юм ингэж агсаа гараад ирж байгаа байхгүй юу? Эдгээр чинь folder байна тийм ээ. Folder бүгдээр ингэж агсаа гараад ирсэж байна. За тэгээд энэ бид нар энэ SFTP дээр дахиж нэг VS Code SFTP гэж энэ extension-ыг бас суулгана шүү. Одоохондоо энтэй холбогдож чадаагүй хүмүүс нь асуултаа асуугаарай. Холбогдсонууд нь бүгдээрээ тэгээ цаашаа үргэлжлүүлээд явъя. Одоо тэгээд gas нэг 10 минутын завсарлага аваад 8-аас үлдсэн юмнуудаа командуудаас сурыг. Энэ бол ерөнхийдөө айгаад байх юм байхгүй шүү. Дахиж хэлэх юм. Ерөөсөө бити тийм ээ энэ хард дэлгэц ингээл гараад ирээд байгаа тийм ээ. Эннээс бол сүрдээд байх юм байхгүй шүү. Энэ бол маш энгийн хэд байгаамаа. Тэрийг одоо би та нартай үзүүлнэ. За FileZilla гэдэг юмыг бас суулгаж болно. Гэхдээ би энийг ерөнхийдөө FileZilla бол хийхтэй болно. Гэхдээ энийг бид дараа одоо завтай хүмүүс нь энэ 10 минутын донд энийг суулгаад авчих болно шүү. Гэхдээ би энийг одоо яагаад суулгаж байна вэ гэхээр
та нартай яг харьцуулж үзүүлэх тийм ээ бодитоор дүрсээр нь харуулад үзүүлэхийн тулд энийг би суулгаж байгаамаа. Гэхдээ энийг тэгтээ зүгээр цаана дараа нь суулгана. Гэхдээ одоохондоо бол яг хэрэглээ нь бол байхгүй байгаа. Гэхдээ миний хэрэглээнд юу байна вэ гэхээр та нартай бодитоор үзүүлэхийн тулд тийм ээ. За холбож чаддаггүй гинэ. Эрдэнэ чулуун холбож чаддаггүй гэж Lume хэрэглэж байгаад яг юу болж ийн дүрсийг гаргаад видео тавиарэ. Тэгээд админтын дараа уулзъя. Видео ачваа. За төр үлээж байгаа. Би одоо төрөчийн нөөнийг хэдүүлээ даунлоод хийж авсан дуу. За. Асуух зүйл байна уу? Паригаар биенийхээ хийсэн юмыг хараад байгаа билүү гинэ. Тийм ээ бид нар бүгдээрээ яг тэр сервер рүүгээ л холбогдсон байгаа гэсэн үг. Бид нар одоо ийшээ ингээд ороод харахад бид нар одоо өөрсдийнхөө энэ ч фолдерыг энэ command хэрэгжилж байгаад өөрсдийн фолдероо үүсгэнэ. Тэгээд өөрсдөө зориулж фолдероо үүсгэнэ. Тэгээд фолдер дотроо ороод өөрсдийнхөө файл майлыг үүсгээд тэг хэрэглээд явна. Тэхийн тулд бид нар бүгдээ л холбогдсон байгаа гэсэн. Одоо энэ tab гэдээ харангууд энэ холбогдсон хүмүүс нь SSH хийгээд орсон байгаа хүмүүс нь ингээд харагдаж байгаа зү тийм ээ. Энэ байна. Бүх одоо холбогдсон одоо 25, 26 гээд 36 одоохондоо 30 хэдэн хүн холбогдсон SSH хийцэн энэ сервер рүү бүгдээ яг хамтдаа холбогдсон байгаа гэсэн үг. Тэгээд энэ SSH одоо сервер рүү ингээд SSH хийж байна тийм ээ. Хязгаар байгаа юу гэх ерөнхийдөө бол SSH-ийн хязгаар байхгүй. Хязгаарыг одоо бид нар тохируулж болно. Мэдээж энэ систем дотор байгаа бүх хийх юмнуудыг бид нар тохируулж одоо сурах гэдэг байгаа байхгүй юу? Нэг сервер дээр хүн болгон кодоо аплод хийн гэсэн үгөө гинэ. Одоо тийм ээ. Ерөнхийдөө болохоор энэ сервер дээр л ажиллана. Гэхдээ өөрийнхөө хувийн сервер үүсгээд явъя гэх юм бол бид нар нөгөө нэг тэр DigitalOcean дээр 2 сарын үнэгүй хэрэглэх тийм ээ $100 кредиттэй тийм код линк бид нар өгөөд орсон байгаа. Тэгэх юм бол өөрсдийнхөө серверийг хийгээд явчих болно гэсэн үг. Өөрийнхөө тийм ээ тусдаа юм хийгээд явчих болно гэсэн үг. За ifconfig гэдээ харангууд бидний серверийн тохиргоор нь IP address нь гараад иж байгаа тийм ээ. Жишээний ямар тач холбогдчих боллоо гинэ. За зөв. Холбогдсон юм чинь энэ ингээд бид нар харагдаж байна. Холбогдсон хүмүүс маань энэ ч байна. За 44 хүрчлээ. 44 хүн холбогдсон байна. Маш зөв. Тэгээд одоохондоо 50 хүн үзэж байна. За бараг 90% нь холбогдсон байгаа юм байна шүү дээ. За би guess юугаа одоо энэ хоёр дахь суулгана гэсэн шүү дээ. Энийгээ суулгаад авчаарай. Зүгээр ингээд шууд install гэж дараад л VS Code SFTP гэж edit remote Linux files directory in VS Code гэж аахгүй. Энд чинь remote гэдэг чинь одоо энэ хоолойгоо Сингапурт байгаа сервер рүү холбогдоод тэрэн дотор байгаа файлуудыг бид нэр edit хийж, сольж, шинжиж болно гэдэг энэ extension аахгүй. Энийг бас суулгаад авчаарай. Тэгээд би FileZilla-г бас суулгаад авчиг. Энийг бид тэгээ дараа нь суулганаа.
За дөрүүлж байгаа. Та хоёр дахь extension суулгаад авцсан уу? Энэ command гэсэн юм гарсан гэвэл холбогдсон гэсэн үг үстэй. Энэ command гэсэн юм гарсан гэвэл холбогдсон гэсэн үг үстэй. За энэ болохоор яг нөгөө нэг FTP гэдэг юм хэрэглэж хагаад сервер дотор ингээд юм файлуудаа өгдөг гэсэн үг. За одоо би энэ дээр бидний юу IP address чинь юу вэ? Энэ Linux server дээр IP address-аа шалгахын тулд ifconfig гэдэг нь шүү дээ. Нөгөө Windows дээр болохоор яадаг вүлээ? Windows дээр өөрсдийнхөө IP-г шалгахад ямар код явуулдаг вүлээ? Хамгийн түрүүнд бичээрэй. Сая FTP-ийн ямар зүйлийг инсталлж вэ? Mac дээр файлаа суулгах хэрэгтэй юу? Mac дээр файлаа суулгах тэр төлбөртэй өөр зүйл байгаа. Тэрийг би FileZilla Mac дээр төлбөртэй хэрэгэлдэг. Гэхдээ үнэгүй юмнууд байгаа. Тэрийг би дараа нь олж аваад хэлж өгье. Маш зөв. IPconfig. IP гэдэг чинь юу вэ? Internet protocol тийм ээ. Интернетийн протоколын тохиргоо гэдэг IPconfig. Тэр шиг IP гэдэг чинь IP гэдгийн IP, config гэдэг чинь тохиргоо тийм ээ. За Linux дээр энэ дээр явуулах юм бол ifconfig гэж байгаа. Тэрний өөр дээр if гэдэг чинь interface config гэж байгаа. Interface гэдэг чинь бидний одоо энэ network card шүү дээ. Бид нар одоо ингэж юу энэ утас ордог. Тэр яг компьютертэй холбогдчих. Тэр чинь карт байгаа байхгүй өөрсдийн. Тэр интерфейсийг энэ IF гэдэг нь интерфейс байхгүй. Тэр одоо networkтэй холбогдож байгаа, сүлжээнтэй холбогдож байгаа тэр хэсгийн тохиргоог нь interface config гэж байгаа. Тэгээ IF config гэхээр бидний серверийн хаяг нь ингээд гараад ирж байгаа. Тэгээд энийг би хуулж авч жагаад FileZilla руу ороод үзье. Энд дээр нь одоо host гэдэг дээр нь IP-га тавиад username гэдэг нь apprentice, password нь apprentice MGL. Тэгэд энэ дээр хэддүгээр портоор бид нэр SFTP хийдэг үлээ, SSH хийдэг үлээ? 22 дугаар бомб. Энийг одоо ерөнхийдөө одоо шалгалт малалт авах юм бол ийм нэдийг асуудаг шүү. Сайн тэмдэглээд аваарай. За quick connect гэж байна. Пассвортаа хадгалах уу? За хадгалцгаа. Тэр бол энэ бол хамаагүй хадгалахгүй ч байсан болно. За хадгалаад холбогдъё. Тэнгүүт нөгөө бидний бас дахиад нөгөө fingerprint гараад иж байгаа зү. Энэ мөн байна уу? Энэ зөв сервертэй холбогдож байна уу? Fingerprint гэдэг энэ серверийн одоо өөрийнх нь одоо нууц тийм ээ одоо public key байх хэвээр. Тэгээд always trust гэдэг сонгочих юм бол за энэ сервер рүү холбогдоод дахиж битгий ингэж юм асуугаарай гэсэн тохиргоо. За одоо тэгээд ингээ харангуй чи энэ нөгөө шар юмнууд чинь фолдерууд байгаа шүү дээ. Тийм ээ. За Bay гэдэг хүн энэ чи хоёр юм үүсгэж. Тэр бол хамаагүй болно. Гэхдээ энэ хуудаснуудыг энэ цэгтэй хуудаснуудыг бол устгаж хэрэггүй шүү. Бид нар одоо энэ цэгтэй энэ файлууд ч одоо юу гэсэн утгатай энэ дээдлэн хоёр цэг байгааз энэ хоёр цэг чинь одоо юу гэсэн юм бэ гэдэг мэдгийг одоо үнэхээр бид нар хэдүүлээс сурж авна. Энийг жоохон томсох. Та нарт харагдаж байна уу энэ? View. За юу ч ингэж л явъя. За энэ шар өнгөтэй мэдээж бид энэ folder гэж байгаа тийм ээ. Ийшээ дотор нь ороод ингэ үзчихэж болдог. Энэ бол файл биш. За цэг local гэдэг оронгууд share гэж дахиад нэг folder байна тийм ээ. Энийг ингээд одоо хэдүүлээ ажиглая. За SFTP дотор ингээд бид нар SSH хийсэн байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд хамгийн түрүүнд бид нар ямар
File-аа client-ийг суулгана шүү. Server юм уу client юм уу гэх client-ийг суулгана. За хамгийн түрүүнд бид нар htop гэж мэдсэн тийм ээ. Htop гэдэг чинь болохоор зүгээр програм. Энэ Linux server дээр суулгацсан байгаа програм гэсэн үг. Тэр програмыг л одоо дуудаж байгаа байхгүй юу? Одоо жишээ нь бид нар энэ доор байгаа тийм ээ mail биш тийм. Одоо энэ жижиг одоо энэ интернет руу ордог энэ товчнууд энэ доотлолт харагдаж байна тийм ээ. Энд дээр дарах юм бол бид нар энэ ч дарлаа гэд мауснаас тэр энэ компьютер руу команд явуулж байгаа байхгүй юу? Тэгээд энэ одоо юуг онгойлгох юм бол энэ бэлгэцний цаана явж байгаа код нь болохоор зүгээр л тийм ээ кодыг ингээд команд явуулж байгаа. Тэтэл бидэд харагдахгүй болохоос энэ маусан дээр дарахад энэ компьютерийн цаана тийм кодууд явуулж байгаа байхгүй юу? Яг тэрэн шиг бид нар энэчнээ за htop руу орчоод control дээр зарж байгаа C ба штэ. Англи C үсэг тийм ээ латин C үсгэндээ дарангууд энэ htop-аас гарч ийн. Htop гэд бичээд тэнгуут htop гэдэг програмыг энчээ явуулаарай л гэдэг үг багхгүй юу? Тийм ээ. За бид нар pwd гэдгийг мэдсэн, htop гэдгийг мэдлээ. Тэгээд одоо ls гэдгийг үзье. ls гэдэг чинь list гэсэн үг. List гэж одоо жагсаа, тийм ээ? Жагсаа юу жагсаагаад байна вэ гэхээр за яг энэ хуудсан дотор байгаа бүх юмыг жагсаагаарай гэдэг утгатай үг багхгүй юу? Тэгээд ls гэд ингэж жагсаасан чинь одоо бид хэдэн юу яаж нэг folder харагдаж байна, 2 тэгээд нэг файл харагдаж байна, 2 3 4 файл харагдаж байна, тийм үү? ls list ганц ээжсэн байна гинэ. За тэрийгээ тэгээд энийг бол ls-ийг бол байнга хэрэглэнэ. Тэгээд cd гэдэг чинь юу вэ? Change directory гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгээд change directory гэдэг чинь одоо би ингээд зүгээр ингээд дарахад энэчнээ би өөрийнхөө юун дотор байж л байгаа байхгүй юу? За ls гэдэг command бичээд энийг одоо command бичиж байгаа тийм ээ. Command бичээд за дараа нь option гэж байгаа. Сонголт. Энэ командаа явуулчаад тэгээд энэ командныхаа дахиж өөр сонголт нэмж болдог байхгүй юу? Тэрийг сонголт хийхдээ бид нар энэ зураас дээр дарна. Зураас бичнэ. Тэгээд зураас чинь одоо нөгөө арилгадаг нөгөө backspace биш үү? Тэрний хоёр тишээ одоо яг хоёр кнопны зүүн талд нь байгаа шүү. Зүүн талын хоёр кнопны тэр хасах тэмдэг гэсэн үг. Хасах тэмдэг дээр дараад L гэд бичээд үзье. LSL гэдэнгүүт за яг байсан юмнууд нь харагдаж байна тийм ээ. Хоёр фолдерын чинь харагдаж байна. Дөрвөн файл чинь харагдаж байна. Тэгвэл зүгээр LS гэд үзэх юм бол эдгээр чинь хамаагүй ингээд баруун тишээ ингээд бичээ явагдсан харагдаж байгаа зү чинь. Тэгээд LS option-ийн L гэд өгөнгүүт list энийг жагсаахтаа ингээ босоогоор нь жагсаагаарай гэдэг утгатай үг багхгүй юу? Тэгээд дахиад өөр одоо ганц одоо энэ ls гээд зураас l гэж биччихээд дараа нь дахиад энэ чи өчнөө зөндөө одоо тийм опшнууд байгаа. Тийм ээ? Боломжууд байгаа. Тэрийг дараа нь ингээ залгаад бичиж болно. Хоёуланг нийлүүлээд al гээд. al гээд бичингүүд А үсэг нь болохоор одоо бүх all гэдэг одоо утгатай гэж ойлгох хэрэгтэй. А гэдэг чинь all бүгдийн. Түрүүн ls гэж бичээд зүгээр l гэж босоогоор нэгээд жагсаагаарай гэхэд дөрөв юм харагдаж ирсэн шүү дээ. А гэж тавьсан чинь биднэрт дөрөвс илүү нөгөө бидний сая энэ харагдаж ирсэн энэ урталтаа цэгтэй юмнууд харагдаж байгааз. За энэ цэг нь юу гэсэн утгатай вэ гэхээр зүгээр ls l гэж бичингүүд бид нар ингэж харагдаж байгаа. ls зураас al гэд тэр сонголтын үг гэх юм бол бүгдийг a гэдэг нь бүгдийг нь харуулж болж байгаа гэсэн утгатай үг тийм ээ. Тэгэд энэ цэг нь юу гэдэг вэ гэхээр энэ файлыг одоо нууцлаа гэсэн үг. Харагдахгүй болгоо гэсэн үг баггүй юу? Одоо жишээ нь би энэ test гэдэг test цэг php гэдэг файл байна шүү дээ тийм ээ. Энийний урталтанд цэг тавьчих юм бол бид нар зүгээр ls гэд l гэж бичих юм бол тэр тест гэдэг файл харагдахгүй байх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхдээ
энэ FileZilla чинь энийг яаж бүгднийг харуулж тийм ээ үзүүлж байна вэ гэхээр ls зураас al гэж энэ бүх харагдж байгаа хуудснуудыг харагдуулж байгаа байхгүй юу? За тэгээд би дараагийнх нь сурах одоо command юу вэ гэхээр бид нэр change directory гэсэн шүү дээ тийм ээ. Одоо энэ болохоор файл нэгдсэн байгаа байхгүй юу? Би одоохондоо энэ чинь ингээд шинэ одоо create new directory гэж аахгүй create directory энэ чинь одоо шинэ folder нээчихээ гэдэг энэ FileZilla гэдэг. Энийг бол одоохондоо хэрэглээд бол хамаагүй байгаа. Би одоо зүгээр үзүүлэхэд ингэж хийж байгаа тийм ээ. За энэ чинь би 4 зураас 9 гэж хий. За 4 сарын 9-ний folder тийм ээ. Тэгээд ингэж харахад за миний энэ юу FileZilla жоохон холбоо тасарсан байна. Одоо жоохон refresh хийж яагаад ороод ирчихнэ. За тэгээд ингэж харж ангууд чинь холбогдлоо. Энийг нээлээ. Шинэ хуудас нээсэн байгаад шинэ folder. Тэгээд энчээ дахиад явуулангууд энчээ нөгөө нэг хийсэн хуудас чинь 4 сарын 1 гээд 4.11 гээд нэг хүн дөнгөж сая folder үүсгэсэн байна. Би энийг 4 сарын 4.9-ийг үүсгэсэн байгаа тийм ээ. Тэгээд за 4.9 рүүгээ оръё гэх юм бол change directory cd гэж яагаад 4 зураас 9 гэж тавиад enter дээр дарангууд одоо яг харж байгаа доор 4.9 тийм ээ. cd change directory 4.9 рүү ороо гэдэг ингээд орчиж байгаа. pwd гэдэг дахиад үзэнгүүт бид нар home apprentice тэгчингүүтээ 4.9 рүү орсон байхгүй юу? Яг юу бодож байна гэхэд бид нар зүгээр ийшээ ингээд орсон байгаа гэсэн үг. Тэгээд энэ дотор нөхөр empty гэж байгаа юу ч алгаа. Яа тэр юу ч байхгүй байхгүй юу ч хийгээгүй байгаа. Тийм ээ change directory гэдээ оролдоод үзээрэй. За тэгээд ls зураас al гэхээр бүх нууцлсан файлуудыг харьяа гэсэн шүү дээ тийм ээ. Ингээд оронгууд чинь за энэ ls зүгээр l гэхээр юу ч харагдахгүй 0 байсан мөртлөө одоо яхаар энэ чинь 2 юм 1 цэг байдیں۔ 2 цэг байдیں۔ Энэ хоёр юу юм бэ? Тэгэхээр энэ нэг цэгтэй нь одоо яг бидний pwd гэдээ хийж байгаа шүү дээ. Энэ directory, энэ одоо location хаяг нь байна шүү дээ. Энэ хаяг чинь энэ цэгээр явдیں۔ Энэ хуудсан дотор байгаа энэ цэг энэ бидний pwd гэдэг хуудас руу хаяг нь өгсөн байгаа гэсэн. Одоо жишээ нь би cd гээд цэг рүү очиё. Энд чи цэг юм харагдаад байна те. Цэг рүү орё гэх юм бол бидний энэ 4.9 гэдэг дээр л байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр энэ чинь цэг чинь энэ бидний байгаа folder л гэсэн үг. За хоёр цэг нь юу юм бэ? Гэхээр хоёр цэг нь болохоор бидний энэ өмнө одоо энэ pwd те 4.9 дээр байгаа. Хоёр цэг нь болохоор энэний яг өмнөх apprentice гэдэг энэ directory нэг байхгүй юу? Хуудас folder. Энэ folder-ийн хаяг нь энэ хоёр цэг байгаа. Тэгээд за change directory энэ хоёр цэг рүү орё гэд хийгээд үзье. Тэгэнгүүт бид нэр буцаад энэ apprentice дээр орсон байгаа байхгүй юу? Тэгээд энэ хоёр цэг чинь болохоор зүгээр link хийсэн байгаа. За одоо би энийг яг боддоор энэ Windows дээр 3 цэг байж болох уу гинэ болно. Тэр бол ямар ч уялдаагүй юм болно. 3 цэгтэй файл хийж болно. Тийм ээ. За одоо энэ би яг documents гэдэг нь одоо Windows-ийн систем дээр одоо бид ингэ үзэж шүү дээ, тийм ээ. Тэгэхэд за энэ ч би нэг new folder хийчихээ 4 use гэд, тийм ээ. Яг бид нар энэ ч ингээд 4.9 ингээ хийсэн юм шиг 4.9 рүү ингээд орж байгаа юм шиг энэ folder ингээ хуудас хийчихье. Тэгээд энэ хоёр цэг харж байгаа энэ FileZilla ингээд энэ хоёр цэг рүү орё гэдэг тэгвхээр яадаг гэлээ өмнөх хуудас руу орж байгаа. Тэгээд харахаар өмнөх хуудсан дээр 11 рүү орё. Тэгээд өмнөх хуудсан дээр ингээд тийм ээ. Хэрвээ энэ өмнөх хуудсын хоёр цэг энэ ч байдгүй байсан бол бид нар энэчээс яаж буцаж явах вэ? Буцаж өмнөх хуудас дээр орох уу? Орж чадахгүй. Тийм ээ. Энэ байхгүй байсан бол тэгээд эн чинь буцаж явах энэ команд дээр ингэж орж гарч хийх юмаа л юмд л зориулж ийн одоо энэ хоёр хуудас хоёр цэг байгаа байхгүй. Энэ хоёр цэгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Хоёр цэг гэдэг чинь бидний байгаа хуудасны яг өмнөх хуудасны л хаяг
орцсон байгаа гэсэн үг. За энийг одоо би 4.1 4.9 рүү ингээд би Windows дотроо орлоо тийм ээ. Тэгэд энэний өмнөх хуудасны үлээ Documents гэж байгаа тийм ээ. За Documents гэдгийг би ингэж орж агаад за Documents this PC гэж орж байгаа. За энийг би create shortcut гэж байгаа тийм ээ. За create shortcut гэж чи юу юм бэ? За энэ дээр за болохгүй гэж байна. За 4.9 рүүгээ орж агаад new гэд оръё. За 4.9 рүүгээ энэ ч нэ дахиад shortcut хийшээ заяа. 4.9-ийг shortcut хийж. Тэнгүүд энэ ч 4.9 рүү энэ дээр дарангууд 4.9 рүү орж байгаа шүү дээ. Яг тэр шиг би энэ 4.9 рүү орж байгаа shortcut-а энэ дотроо хийчихье заяа. Тэгэд энийг би 2C гэд дуутчихъя. Тэгээд биднэртийг харагдаж байгаа нь энэ дотор нэг folder байна тийм ээ. Буцаад ингэ 4.9 рүүгээ 4.9-ийнхаа одоо энэ 2C-гээ нүүрөө оруулчих тийм ээ. 4.9 дотор нүүрөг орсон байгаа. 4.9 рүүгээ буцаад орё гэх чинь энэ ч линк нь байгаа шүү дээ. Энд дээр дарангууд 4.9 рүүгээ орж байгаа тийм ээ. Яг тэрнтэй адилхан. Дүрсээр нь ингээд яг бодитоор ингээд харах юм бол бид нар тийм юм харж байгаа. Нүүрөө оронгууд 2C байдаг. 2C нь өмнөх фолдерийнх нь. Энийг ойлгосноо. Энийг бол яг програм одоо бичээд ирэнгүүт энийг маш хэрэгтэй зүйл шүү. 2C яагаад байдгийг гэдэг нь та нэмээд ойлгож авбуу. Нэг цэг нь бидний яг байж байгаа фолдерын хаяг, хоёр цэг нь өмнөх фолдерын хаяг. Тэгээд боллоо гэсэн үг. За PWD 2C-г одоо LS гэж яагаад яалаа. All гэж бичмүүд ингээд бүх юм харагдчихээн тийм ээ. Нууцсан файлууд харагдчихээн. За бид нар ингээд 4.9 рүүгээ оръё. 4.9 гэдэг за тэгээд CD 4.9 рүүгээ оръё. 4 дээр одоо энэ дээр биднэрт одоо ямар энэ систем яаж амарчилдаг вэ гэхээр энэ дээр одоо CD-гээ 4 гэж бичсэн тийм ээ. 4 гэчээ tab биш үү? Одоо энэ tab гэдэг байгаа энэ conop биш үү? Энэ conop. Энэ дээр дарангууд биднэрт одоо энийг auto complete хийж өгдөг байхгүй юу? Auto complete. Тэгэнгүүт чинь 4 гэж үчээд 4 рүү орохоор ямар боломжийг нэ tab дээр дарангууд автоматар энийг ингээд бидэд болгоод оруулаад өгчин. За тэгээд энэ дээр дараад ийшээ очие. За одоо touch гэдэг нэг команд байгаа. Touch гэдэг чи одоо touch гэж хүрэх гэсэн үг шүү дээ. Өмнөд хүрэх. Тэгээд touch гэж биччихээд хэдүүлээ одоо өөрсдийнхөө ямар нэгэн нэрийг зохиогоод ямар ч зайгүй бичиж шүү. Ямар ч зайгүй бичээд за 1 2 3 одоо би ингээ хамаагүй ингээ юм биччихье заяа. За apprentice гэж биччихье. Өөрийнхөө юм зохиогоод бичээрэй. Apprentice цэг HTML гэдэг HTML файл ингээд энэ HTML файл дээр хүрээ гэдэг ийм одоо команд байгаа байхгүй юу? Тэгээд энэ хэрвээ энэ apprentice цэг HTML гэдэг файл байхгүй бол энэ үүсгэждэг байхгүй юу? Энэ файл үүсгэж байгаа. Одоо та нар touch гэдэг энэ дотор ингээд хийгээд үзтээ. 4.9 рүүгээ орж агаад дөрвийг 9 рүү орж агаад touch гэд файлынхаа нэрийг бичээд үзээрэй. Файл үүсгэж чадж байгаа хүмүүс байна уу? Change directory гэд directory-гаа сольж байгаа. За мөн байна. Ороод ирж байна. Зөв GG test 1. За болж байна. Hello гэдэг арталт нь extension-ийн бичээгүй шүү hello гэдгийг. Тэрийг орхиж болно. Одоо тэрийг бид нар яаж солих уу гэдгийг сурна. За ерөнхийдөө одоогоо 1 2 4 5 хүн файл үүсгэсэн байна. За 6 нь JavaScript, 1 хүн JavaScript үүсгэлээ. Энийг бодтоор харж чадж байна уу?
За энэ 40 хэдэн файл харагдах шүү дээ. Тийм 4.11-ийг үүсгэсэн үүмлээд байгаа хүнийг 4.1 устгацсан шүү. Сэдвтээ дагалдаж яваарэ. Бити илүү дутуу юм хийгээд хүмүүсийн толгой эргүүлээд байгаарэ. За та нар юу ч гэсэн оруулжлаа. Тэгээд hello гэдэг юм буруу орсон байна гэсэн шүү дээ. За энийг засахын тулд ямар команд хэрэглэгддэг вэ? За энэ дотор юу байна гэдээ харъя тийм ээ. За дараагийнх нь команд юу вэ гэхээр mv гэж байгаа. Move гэсэн үг. Одоо зөөх гэсэн үг. Тэгээд хэрвээ би одоо энэ hello гэдэг одоо энэ буруу орцсон байгаа энэ юу вэ штэ? Буруу орцсон байгаа энэ файл вэ штэ? За хэрвээ ингээд юмаа бичээд ингээд дүүрээд байвал clear гэж бичиж болно шүү. Бас тэгэнгүүт чи энэ юу хууц чи ингээд дээшээ гүйлгээд алга болгочихно. Айлгчихна гэсэн үг. Гэхдээ дээшээ ингээд явах юм бол бичсэн юм чинь байгаа. Зүгээр л ингээд доошоо scroll хийчихээс үг. За mv гэдэг чинь move гэсэн үг гэж байгаа тийм ээ. За би энэ hello гэдэг файлыг өөрчлөх гэж байгаа. Тийм ээ. Тийм учраас энийг яаж өөрчлөх вэ гэхээр move гэж байгаа. Энэ hello гэдэг файлыг одоо нүүлгээ гэсэн үг. Hello гэдэг файлыг ямар файл болгож нүүлгэх вэ гэхээр засварлсан HTML гэдэг. Одоо move гэдэг чинь энэ файлыг ийм файл болгоо гэсэн утгатай үг байхгүй юу? Энэ файлыг ийшээ нүүлгээ гэдэг. Энэ файлыг ийшээ нүүлэхдээ ийм нэртэй болгоод нүүлгэчихээ гэдэг гэж байгаа. Тэгээд move гэд ингээд хийх юм бол нөгөө hello гэдэг юм чинь алга болоод hello засварлсан HTML гэж болчих жоохгүй юу? За энд нэг хүн хуудас нээсэн байна. Энийг та нар юугаараа FileZilla-гаар нээж гинүү? Энэ command line-аар нээж гинүү? Дөрөв 9 рүү орч чаддаг вэ гинэ. За CD гэж бичиж байгаад home гэж бичээрэй. Тэгээд apprentice app гэж биччихээ шууд tab дээрээ дараарай. Тэнгүүд шууд автоматар ингээд бүглөө явна шүү. Тэгээд 4 гэж дарж байгаа дахиад tab дээрээ дарна шүү. Тэгээд CD home apprentice 4 9 рүү орё гэдэг тэнгүүд 4 9 рүү ороод ирнэ шүү. За одоо би move гэсэн шүү дээ. Move одоо энэ hello гэдэг ямар ч арталт нь юугүй байсан файлыг би арталт нь юм байсан файлтаа болгоод нүүлгэж байгаа гэсэн үг. Тэгээд нүүлгэж байгаа ямиг дараа нь очихдоо нэрийг ингээд солиод оруулчихаарай гэсэн утгатай байхгүй юу? За одоо энэ дотор hello гэдэг нэртэй folder нэг хүн нээсэн байна. Hello гэдэг folder дотор юу байна вэ гэдээ харъя тийм ээ. ls гэж бичиж байгаа шүү дээ. ls all гэчээд шууд дараа нь нөгөө нэг folder-ийн нэрийг бичиж өгдөг байхгүй юу? За энэ hello гэдэг folder дотор юу байна вэ гэдгийг харьяа гэсэн л утгатай үг. Тэнгүүд энэ hello гэдэг дотор юу ч байхгүй гоц хоосон байна тийм ээ. Нөгөө нэг цэг, хоёр цэг л байна. Тэгээд за би move гэдэг дахиад хэрэглэе. Нүүлгэх. За hello цэг засварлсан цэг HTML гэж байгаа шүү дээ. Тэрийг заавал гүйцэд бич хэрэггүй шүү. Тэрийг tab гэдэг дарангууд ингээд боломжийг ингээд шууд ингээд биднэрт ингээд бичээд өгчдөг. Tab-ыг бол маш их хэрэглэж явах хэрэгтэй шүү. Tab, CD, ls гэдгээ тэр гурыг мэдчил авах юм бол бидний энэ дотор компьютерийн систем дотор ингээд орж гараад яваад иж болно гэсэн үг. За min move гэдэг чинь энэ файлыг хаашаа нүүлэхгүй гэж байгаа шүү дээ. Тэгээд би энийг hello гэдэг folder дотор нүүлгье. Гэт ингээд энэ folder-ийн нэрийг ингээд сонгочих юм бол тэгээд hello гэд энэ folder дотор юу байна вэ гэд харангууд энэ нүүгээд очсон байгаа байхгүй юу? Одоо би энэ 4.9 дотор ингээд харахад нөгөө засварлсан HTML чинь байхгүй болчихж байгаа зү тийм ээ? Засварлсан HTML байхгүй. Тэр нь хаашаа орсон бэ гэхээр энэ hello гэдэг рүү бид нүүлгэсэн шүү дээ. За энэ дээр би дахиад touch гэж яагаад нүүх
.html гэдэг үгий нүүх гэж одоо нүүлгэх гэж бичээд үзье. Нүүлгэх файл тийм ээ. За энэ дотроо дахиад үзье. ls гэж энийг бүр гар дортол нь ls 6-аас al гэж бичээ сурчаа. Байнга л ингэ бичээ, байнга л бичээ. Яагаад тэгэхээр бид нэг хуудсан дотор очиод энэ дотор юу байна гэдгийг байнга шалгана. Тэгээд нүүлгэх гэдэг файл чинь одоо энэ ч байна тийм ээ. Нүүлгэхээ одоо дахиад нүүлгэе. mv нүүлгэх гэдгээ сонгоод та нар өөрсдийнхөө саяныхаа хийсэн файл ба штэ үйлдвэрс touch гэж хийж байгаа үйлдвэрсэн файл тэрийг өөрсдийнхөө файлыг сонгоорой move гэж яагаад өөрсдийнхөө одоо хэрвээ gg байх юм бол gi гэж бичиж чагаад tab дээр дарангууд j за би нүүлгэх гэдгээ сонгоё. Тэгээд та нар өөрсдөө хийсэн файлаа сонгоод тэгээд энэ файл өөрсдөө файлыг нь hello гэдэг нэртэй folder дотор оруулъя. Тэгвэл чи hello гэдгийг folder дотор ингэж сонгох байхгүй юу? Хэрвээ би энэ нүүлгэх гэдгийг өөр folder дотор хийх байсан бол би зүгээр одоо бидний pwd байна шүү дээ. Энэ home бидний өөрсдийн гэрийн энэ folder дотор нүүлгэж болно. Би move гэж байгаа нүүлгэх гэдгээ сонгож байгаа. Энэ гэрийн одоо home apprentice гэдэг folder дотор folder даваач хийчихээ гэдэг утгатай байхгүй юу? Тэгээд би home apprentice гэдээ ороод харангууд нөгөө нүүлгэх гэдэг чинь ийшээ ороод ирсэн байна. Тэгээд одоо бид нар байгаа 4-9 дээр харангууд миний нүүлгэх гэдэг нөгөө x үсгээр бичсэн юм нь бол байхгүй болцсон байна. Тийм ээ? Яагаад тэгэхээр бид нар энийг зөөгөөд энэ өмнөх хуудсан дээрээ home apprentice гэдэг хуудсан дээр оруулсан байгаа. Ойлгож байна уу? Толгой эргэж байгаа хүмүүс байна уу? Ойлгож байгаах гэж найдаж байна шүү. За, файлуудаа нүүлгэсэн хүмүүс байна уу харъя. За, маш зөв. Team гэдэг файлыг нүүлгэж, apprentice back html hello засварлах гэдэг би нүүлгэсэн. ggg-г нүүлгэжээ. За нүүлгээд байгаарай. Бүгднгийн өөрсдөө файлуудыг нүүлгээд байгаарай. За тэгээд дараагийнх нь сурах юм юу вэ гэхээр эдний та нар бүгдээрээ тэмдэглэж авч явах гэж найдаж байгаа шүү. За mk гэдэг үг байна шүү дээ. mk гэдэг үсэг байна шүү дээ. Хоёр үсэг. Тэр чинь юу тавьчихсан бэ гэхээр make гэдэг үгийг. Make гэдэг үг чинь үүсгэх гэсэн үг шүү дээ. Тийм ээ? Тэгээд make mk dir гэж байгаа. За энэ юу гэж байгаа гэхээр make directory гэж байгаа. Folder одоо энэ дээр болохоор бид нэг new folder гэж хийдэж штэ. Яг тэр шиг л make directory mkdir гэдэг чинь шинэ folder нэ гэсэн утгатай үг байхгүй юу? Тэгээд mkdir гэж жаад би энэ ч одоо дахиад 4 сарын 9-ний folder дотор 838 гэдэг folder үүсгэе. Тэгээд энэ дотор ингээд харангууд миний үүсгэсэн folder энэ ч гараад ирж байгаа заяа. Өөрсдийнхөө folder-ыг одоо үүсгээрэй. mkdir гэж байгаа. mkdir make directory new folder гэсэн үг. Тэгээд mk directory гэж жаад одоо шинэ folder үүсгэх folder-ийнхаа нэрийг өгнө гэсэн шүү дээ. За 839 тэгээд энэ дотор нь юу байна харъя гэхээр миний хийсэн folder энэ байна. Дахиад хоёр үүсгэсэн folder энэ байна. Энийг боддоор энэ дотор харъя гэх юм бол 4.9 байхгүй болсон байгаа. 4.11 байхгүй болгосон байгаа. 4.9 дотор орё. За folder-уудаа үүсгээд байгаарай. За new folder гэдээ оруулсан маань маш зөв.
За. Тэгээд одоо өөрсдийнхөө сая үүсгэсэн folder нь шүү дээ. Өөрсдийнхөө энэ үүсгэсэн folder дотроо тэр лүгээ change directory гэж аваад өөрсдийнхөө үүсгэсэн folder руу ороорой. Одоо орчоорой. Би болохоор 838 руу орсон байгаа. Орсноо. Тэгэд өөрсдийнхөө файлыг одоо ямар файл үүсгэх вэ гэхээр touch гэж хагаад index.php гэд үзээрэй. Би болохоор өөрийнхөө индексийг үүсгэсэн байгаа шүү. Тэгээ бид нар make directory гэдгийг сурлаа, change directory cd гэдгийг сурлаа. Золоо HTML гэж алга. За зөв. Одоо тэгээд бид нар дахиж энэ SFTP-тэй тохиргоо just хийгээд хий. За тохиргоо хийхээс өмнө хэдүүлээ энэ чэнэ орж байгаад устгаад байхын гэж дараагийнх нь юмаа бичих ёстой шүү. Яг дуурайгаад бичээрэй. За тэгээд одоо index гэдгийг нь үүсгэсэн байгаа шүү дээ. Одоо дараагийн command болохоор cp гэдэг command байгаа шүү. cp гэдэг чинь юу гэж байна вэ гэхээр copy гэсэн үг. Copy. cp тэгээд за би энэ index гэдэг файлыг тийм ээ copy хийя. Index гэдэг файлыг. Энийг одоо дараагийнхаа энэ index гэдгийг хуулаад одоо дараа нь ямар файлын нэртэй хуулж нэр болгож хуулах вэ гэхээр index 2.php гэд copy хуулаарай. Энэ файлыг аваад дараа нь ийм нэртэй болгоод хуулчаарай гэдэг утгатай үг байхгүй юу? Тэгээд би энэ дотор ингээд харангууд index гэж файл байна. Яг хуулагдсан index 2 гэд файл байгаа байхгүй юу? Ингээ үүсгэсэн байгаа. Харж гин үү? Copy хийгээд үдээ. За индекс хийсэн индексээ copy хийсэн хүмүүс бол индексээ үүсгэсэн хүмүүс бол код хийж хуулж болдоггүй байгаа код хийн эд чинь move хийж явахгүй. Move гэдэг чинь энийг одоо нүүлгэх гэсэн үг шүү дээ. Бид нар сая одоо жишээ нь би энийг энэ индексээ би код хийгээд тийм ээ индексийг би copy хийхгүй код хийх юм бол move гэдгийг хэрэглэн шүү дээ. Move index 2-ыг би код хийгээд index 3 болгоё. Тэгэнгүүт чинь index 2 чинь алга болоод index 3 болчихж байгаа байхгүй юу? Код хийн гэдэг чинь одоо тэр код хийхин он move гэдгийг хэрэглэдэг шүү. Move нүүлгэх. Move index 3 гэдэг файлыг нүүлгээд нүүлгэснийхаа дараа ямар нэр өгөх вэ гэдгээ
index old гэдэг өгчий заяа. Одоо энэ байсан 3 чинь old болчихно. Move хөдөлгөөд нүүлгээд энэ файлыг ийм файл болгоо гэж нүүлэг гээд оронгууд cut хийчих чаа гэсэн үг. Окей? За. Болж гэн. Одоо бид нар cat гэдэг командыг cat гэдэг чинь юу гэдэг вэ гэхээр concatenate гэдэг үгнээс гаралтай. Тэгээ cat гэдэг чинь юу вэ гэхээр файл дотор байгаа зүйлийг үзэх гэсэн утгатай өгөхгүй юу? Файл дотор байгаа зүйлийг. Cat. За би index.php дотор юу байна вэ гэдээ харъя. Тэн index дотор юу ч байхгүй тийм ээ. Юу ч байхгүй болохоор бид чинь буцаж юм ирэхгүй байхгүй юу? Тийм ээ. За одоо энийг яахын тулд баталгаажуулахын тулд за echo гэдэг бас нэг команд байгаа. Echo гэдэг чинь одоо цөөрэ гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ чинь болохоор яг зүгээр л print гэсэн утгатай үг байхгүй юу? Print. Одоо бичих гэсэн үг, бичих. Тэгээд за би одоо echo гэж хагаад нөгөө double quotation та хоёр юм нэг зураастай энэ canop. Энэ canop энэ хоёр тэмдгийн дотор байгаа одоо би ямар нь бичиж би hello apprentice MGL гэж бичиж echo гэд энэ hello MGL гэж бичингүүд бид нар лөө буцаад hello MGL гэж гараад ирж байгаа зү echo гэхээр echo гэж бичиж хагаад echo гэчээд за сайн байна уу гэж бичингүүд сайн байна уу гэж буцаад бидэрт echo цөөрэж байгаа. Бид нар ингээд echo гэд команд явуулангууд тэр нь буцаж цөөрэтад бидэд хүрээд ирж байгаа гэсэн үг. Ойлгосноо? За echo гэчээд сайн байна уу гэд бичиж штэ. Сайн байна уу apprentice MGL гэж бичиж. Тэгэнгүүтээ одоо бид нар лөө echo гэхээр буцаж ойж ирж байгаа. Буцаж ойж ирэхгүй бид нар энэ echo гэдэг юмгаа нэг файл руу оруулъя. За нэг файл руу echo хий. Нэг файл дотор print хий. Тэр нь нөө баруун тишээ ингээд заасан сум биш үү? Баруун сум. Баруун сумаа зааж агаад одоо бидний нөгөө үүсгэсэн index.php шүү дээ. Энийг ингээд бичээд үз. Тэгээд одоо энэ дээр enter гэдэг дарангууд echo чинь буцаж echo бидэд ойж ирэхгүй echo бичсэн юм нь index руу оруулчихж байгаа байхгүй юу? Одоо cat гэдэг үзэж хагаад index гэдэг дотор нь юу байна вэ гэдээ харъя. Тэгэнгүүт сайн байна уу? Apprentice MGL гэдэг чинь бид нар энэ файл дотор руу ингээ юм хилцэн юм шидсэн гэсэн утгатай байхгүй юу? Тийм ээ? За одоо бид нар echo гэж сурлаа. cat гэж сурлаа. cd гэж сурлаа, тийм ээ? За тэгээд одоо бид нар дараагийнхын юмд юу echo хийх вэ гэхээр за түрүүлж аваа. За одоо бид нар ингээд хоёр файл ингээд үүсгэсэн байгаа шүү дээ. Нэг файлаа copy хийгээд cp гэдэг чинь copy-га бид нар index-а copy хийж аваад php гэдгийг copy хийж аваад index 2 гэд хийсэн тийм ээ. Тэгээд дахиж ингээд хийгээд харангуут миний index 2 ингээд үүсгэсэн энэ индексийг copyцсан байгаа. Copy-дэд index 2 болгоцсон байгаа. Тэгээд за index cat гэдэг дахиж ирж байгаа. Index дотор юу байна гэдээ харангуут сайн байна уу apprentice MGL гэж байгаа тийм ээ. За дахиад index хийж аваад index 2-оо харъя. Тэгвэл дахиад сайн байна уу MGL гэж байгаа шүү дээ. Apprentice MGL. Яагаад гэхээр бид нар индексийг index 2 руу cp гэж copy гэдэг команд хэлж байгаа хуулцсан байгаа байхгүй юу? Тийм ээ? Тэгээд одоо бид нар энэ чинь ингээд сая намаа дагаад хийжсэн болвол хоёр ингээд илүү файлууд үүсгэсэн байгаа. Эннийхээ нэгийг одоо бид нар устгая. Тэрэн дээр ямар команд хэрэгтэй вэ гэхээр rm гэж байгаа. Тэр нь болохоор юу гэсэн үг вэ гэхээр remove гэдэг үгийг товчлоод rm гэсэн байна. rm чинь remove гэсэн үг. Тэгээд
RM гэж яагаад index 2-а сонгож жагаад index 2 гэдэг файлыг одоо бид нэр устгая, remove хийя гэх тийм ээ. Тэгээд enter дээр дарангууд нөгөө өмнө байсан index 2 чинь одоо алга болчихж байгаа байхгүй. Золбоо тэр юу баруун жишээ ингээд заасан сумаа тавина шүү. Файлынхаа нэрийг оруулна. Echo гэж яагаад echo гэ зүгээр л яг миний хийж байгаа юм дагаад яваарэ. Echo тэгээд энэ хоёр юмны дотор оруулах юмаа бичнэ штэ. Hi гэчихэд тэгээд хаашаа хийх вэ гэдгээ энэ сумыг зүүн тийшээ яасан сумыг сонгож аваад аль файлын дотор хийх вэ гэж харж агаад аль одоо Boina гэдэг файл руу ингээд hi гэд хийнгүүт Boina дотор орсон байхгүй. За cat гэж байгаа Boina дотор юу байна гэд харангууд нөгөө hi гэж орсон байгаа. Echo гэж зүгээр ямар ч файл дотор хийхгүй ингээд бичих юм бол бид нар руу буцаад цөөрөөтэй дүрээд ирж байгаа байхгүй. Би Echo гэд команд ингээд явуулгууд буцаж цөөрөөж ирж байгаа л Echo цөөрэл гэдэг утгатай команд байхгүй юу? Тийм ээ. Тэгээд би 839-гээ оръё. Энэ дотор чинь 838. Бид remove гэж яагаад энэ хоёрдугаар index 2 гэдэг алга болгоцсон байгаа тийм ээ. За би одоо index all гэдэг алга болгоод харъя. Тэнгүүт чинь байхгүй. Одоо ганцхан үлдсэн файл нь index байгаа. Index файл дотор юу байна вэ гэдгийг харъя гэх юм бол cat гэж яагаад index гэдэг. Тэнгүүт index дотор энэ байсан хэвээрэл байгаа. Тийм ээ. За echo гэж байгаа шүү дээ. Echo гэчээд энэ дотор нэг юм бичиж байгаа. Тэгээд шууд ганцхан ийм гурвалжинтай ингээд бичих юм бол индекс руу ингээд бичих юм бол энэ индекс дотор байсан бүх юмыг арилгаад тэгээд энэ echo дотор орж байгаа бичиж байгаа юмыг устгасан гэж бичиж тийм ээ. Устгасан юм чинь одоо echo.index-ийг имэн дотор юу байна вэ гэхээр нөгөө сайн байна уу гэдэг чинь алга болоод устгасан гэдэг үг солигдоод орсон байхгүй юу. Тэгээд энэ баруун сум чинь яг ийшээ ороод дотор нь байсан юм бүгдийг нь арилгаад зөвхөн энэ чинь ингээд дахиад юм хийчих гэсэн үг. За энийг би ганц зураас биш хоёр зураас болгоё. Хоёр энэ баруун жишээ заасан сум болгоё. Тэгэхээр яадаг вэ гэхээр устгасан гэж яагаад 2 гэд авчи тийм ээ. Тэгэнгүүт доторх юм нь устгахгүй дахиад цаана нэмээд явчихж байгаа байхгүй юу. Хоёр ийм зураас хийхээр. Үгүй cat гэдэг нь болохоор ямар файлыг харж болно шүү. За би одоо энэ ч дахиад нэг touch гэж яагаад index.html гэдэг файл үзье заяа. Тэгээд index.html дотроо харъя гэх юм ямар файлыг харж болно. Одоо би энэ ч дахиад зүгээр л тийм ээ text гэдэг файл чидээ notes text гэдэг үзье. Cat гэж яагаад notes гэдээ ороод үзье. Тийм ээ. Тэгээд echo гэж яагаад тэмдэглэл notes руу ингээд оруулчих. Тэгээ cat гээд notes гээд cat бол ямар одоо файл дотор юм үзэж болдгоо шүү. Болно. За дараагийнх нь бид нар сурах одоо бид нар copy гэдгийг сурсан тийм ээ. Тэгээд за энэ бол нэг маш хэрэгтэй юм байгаа. DF гэдэг нь юу гэж байна гэхээр disk free гэсэн үг. Disk free гэдэг чинь за энэ бидний хэрэглэж байгаа компьютер дотор тийм ээ диск одоо диск нэр явж байгаа шүү дээ. Диск нэр hard disk тийм ээ hard disk. Одоо энэ чинь болохоор hard disk дээр биш зүгээр SSD solid state drive тийм ээ disk drive. Тэгээд DF гэж бичээд enter дарангууд за одоо яг бидний хэрэглэж байгаа энэ бүх компьютерийн файл систем байна шүү дээ. Энэ дотор байгаа бүх driver-ууд нь ямархуу хичнээн одоо used хэрэглэгдсэн байна. Хичнээн available тийм ээ бид нар боломжтой байна, зай байна гэдгийг харж байгаа байхгүй юу. Тэгээд DF гэдэг дээр нь ямар илүү сонголт ордог вэ гэхээр хадгалсан хичээлүүдэд татаж авч болохгүй. Энэ интернетээр байгаа. Тэгээд интернетээр ороод үзэж болно. За DF 6-аас H гэдэг үг. За H гэдэг чинь юу гэж байна гэхээр human гэдэг үгний утгатай байхгүй human хүн гэсэн үг шүү дээ. Хүн ойлгохоор гэдэг утгатай. DF дээр хэрэглэх юм бол за би DF
зураас H гэж байгаа шүү дээ. Зураас H гэхгүйгээр энэ зураас H чинь бол байнга бүх командн дээр зураас H гэдэг нь адилхан ажиллахгүй шүү. DF гэдэг дээр зураас H гэдэг болвол тийм ээ зөвхөн DF дээр л өөр юм хийж болно. Бид нэр ls гэчээд зураас H гэх юм бол адилхан энэ бол адилхан төстэй команд л та. Гэхдээ би H гэдэг нь болохоор команднаас шалтгаалж өөр тийм боломж олгодог шүү. Option байгаа шүү. Тэгээ DF зураас H гэх тэгэнгүүт хүн уншаад ойлгохоор өмнө ингээ зүгээр DF гэсэн чинь нөө байтаараа гараад ирээд байсан шүү дээ, тийм ээ. Тэгэхэд бид нар хүн ойлгохоор бичээрэй гингүүт чинь за биднэрт 155 ГБ байна. Тэрний 2.7 хэрэгжилж үлдсэн 153 ГБ бидний сервер дээр зай байна гэж disk free одоо энэ сул диск зайтай дискний хэмжээ гэж харагдаж байгаа шүү дээ. Тэгээд одоо ерөнхийдөө 5 минут ер нь 5 минут одоо бид нар хоцорчлоо. Гэхдээ энэний дараа хамгийн бүх одоо энэ командууд бид нар хийж байгаа cd гээд ls гээд rm тийм ээ. Тэгээд make directory гээд ийм командуудыг хийж байгаа. Энэ командууд бүгдээрээ ямар юу option байдаг вэ гэхээр help гэдэг команд байх хэрэгтэй. Help гээд команд гэнэ option үгүй шүү дээ. За ls гэж жагаад ls help гэд бичиж тэгэнгүүт чинь энэ ls гэдэг команд ямар юм байдаг вэ гэд бүгднийг ингээд тайлбарлаа бичсэн байхгүй. ls help гэдэг ингүүд бид нар usage хэрэглээний тийм ээ. Тэгээд за list information about the files гэж байгаа байхгүй. Яг current directory яг бидний одоо байж байгаа энэ folder дотор юу байна вэ гэдгийг жагсаадаг гээл. Тэгээд одоо бид нар за cd гэчээд help гэдэг үзье тийм ээ. Тэгэхээр чинь энэ бүх информац нь аахгүй. Ямар одоо опшнууд өгж болох уу? Тэд нь ингээ бүгдээр ингээ бичсэн байгаа. Гэхдээ харамсалтай болохоор энэ англиар бичсэн байгаа тийм ээ. Тэгээд дуусчихё багшаа гинэ. Тэгээд төрүүлээ гарах нь гарч болно штэ. Сурмааргүй байгаа бол сонирхолтой байгаа бол гэхдээ 9 цаг хүртэл явна. За 3 минут үлдсэн байна. Жохон тисээрээ. Ой. За тэгээд энэний дараа бид нар одоо ямар нэгэн командыг мэдэхгүй болвол help гэж бичнэ гэсэн шүү дээ. Тэр шиг man гэж одоо нэг код байгаа шүү. Man гэдэг чинь юу гэсэн утгатай үг вэ? Manual гэдэг утгатай үг. Тэгээ manual гэдэг чинь тийм ээ заавар одоо мэдээлэл байгаа. Тэгээд man гэж бичиж хагаад cd гэдэг одоо бид нар командууд одоо сурах гэдэг командууд байна шүү дээ. За df гэж бичиж. df гэд бичингүүд энэ яг df гэдэг командны manual нь зааварчилгаа нь чинь байгаад гараад ирдэг байхгүй юу? User commands гэж байгаа тийм ээ. Энэ хэрэглээний бүх л одоо энэ систем дээр явж байгаа командууд бүгдээрээ бүгднийг нэгэ тайлбарлаа бичсэн байгаа. Бүгдээрээ manual файлтай ирдэг гэж ойлгоход ерөнхийдөө ихэнх нь. Тэгээд одоо энэ man гэдэг рүү ингээд орцсон байж та ингээд дээшээ доошоо гүйлгээд энийг ингээд уншаад за du гэдгээ df гэдэг команд дотор дахиад ингээд ямар опшн өгөхөөр за b гэх юм бол за block size гэж юм тийм ээ. H гэхээр одоо human readable гэж байгаа шүү дээ. Би түрүү хэлсэн human гэдэг яг хүн уншихаар боломжтой гэд бичгэд зураас H гэж өгдөг тийм ээ. За энээсээ гарахын тулд manual-аас гарахын тулд Q гэдэг үсэгтэй дарна шүү. Q. Одоо би Q гэдэг дарангууд ингэ гарчиж байгаа тийм ээ. Тэгээд за биднэрт ганц минут үлдлээ. Тэрэн дээр гэрийн даалгавраа юу хийх вэ гэхээр одоо бид нар ингээд одоо ерөнхийдөө анхан шатны ингээд командуудыг энэ Linux-ийн командыг сурж авлаа тийм ээ. Тэрийгэ цаашаа гүнзгийрүүлээд сурья гэх юм бол зураас help гэж бичээд энэ командуудаа ингээ сайн бүгдийн доторхыг нь уншаарай. Тэгээд за энэ бүх командуудын одоо юу мэдээллийн instruction тийм ээ.
зааврыг харах юм бол man гэдгийг хэрэглээд тэгээ df гээд ls гээд тэгмүү чин list directory contents гэж гараад ирж байгаа. Тэгээд manual page-нээсээ manual хуудаснаас гарахын тулд queue-дээ дараа гарна шүү. Тэг гэрийн даалгавар гэх юм бол энэ хагасаа бүтэн санд гэрийн даалгавар юу хийх вэ гэхээр man-ыг хэрэглэж сураарай. Manual гэдгийг хэрэглэж сур. Тэгээд одоо файлуудаа ингэж үүсгээд бүгдийг нь үүсгээд тийм ээ. Одоо шинэ файл үүсгээд би бол ямар файл ингэж үүсгээд яваад болно. Үүсгэсэн файлаа remove гэж устгаад тийм ээ. Энийгээ цэвэрлээд тэгээд дээшээ доошоо ороод ингэ cd гэж бичиж байгаад одоо home гэж одоо apprentice гэж бичээ тийм ээ. Энэ дотор make directory гэж байгаа шинэ хуудас ингэж үүсгээд шинэ folder үүсгэж байгаа folder дотор юм хийгээ folder-оос орж гараад тэр хоёр cd ls ингээд бүгдийг нь all гэж бичингүү чинь дээдлэлт нь ингээ хоёр цэг байгаа тийм ээ. Хоёр цэг рүү н ороод тэгснийга дараа энэ дотор нь юу вэ гэж харж байгаа pwd-гээр бүгдийг нь ингээд хэрэглээд яваад үзээрэй. Энэ дээр одоо маш гарших хэрэгтэй шүү. Гарын дотор орсон байх шиг маш амархан байх хэрэгтэй шүү. Энэ дотор орж явж ингэж хэрэглэх. Тэгээд дахин дуртахад энэ бол бид нар зүгээр л ингээ фолдер дотор ороод л гараад л буцаж орж гараад л ингээд л яваад л юм гэсэн үг байхгүй юу? Тийм ээ? Тийм учраас энэс бол юусэн айх юм байхгүй шүү. Зүгээр л хар юм харагдаад байгаа. Хар юм харагдаад одоо би хаана байна вэ гэхээр чи pwd гээл одоо хаана байгаа ингээ бид нар харж болно тийм ээ. За миний SSH connection дууссан байна. Тэгээд за одоо ингээд дүндлээ асуух юм байвал газ асуугаарай. Тэгээд та бүхэн минь хагасаа бүтэн сайхан амраарай. Тэгээд гар утаснаас ороод үзэж болно шүү. Гар утасны дээр апнуудаа суулгаад энэ сервер рүү ороод бид нар энийг төлбөрийн төлөө явж байгаа тийм ээ. Тэгэнгүүт бүрэн бүтэн ашиглаарай. Бүрэн бүтэн хэрэглээрэй. Энэс бол ямар ч айхан байхгүй шүү нэрэ. Үнэхээр hard disk гараад ямар ч юм дарах юм байхгүй. Маусаа хэрэглэж чадахгүй тийм ээ. Тийм ямар ч айх хэрэг байхгүй. pwd би одоо хаана байна? ls 6-аас all гингүүт чинь энэ миний байгаа folder дотор юу байна? Тэгээд change directory гэж юмуuтэй. Одоо хамгийн сүүлд байгаа энэ folder руу уянгаа гэдэг рүү ингээ оръё. Тэгээ энэ дотор дахиад юу байна гэдээ ингээд хараа явчихна. Тэр нь бол ямар ч айхан байхгүй ш. Ямар ч одоо тийм ээ сүрдээд айхан байхгүй. Энэ гурыг мэдхэд л бид нар одоо энэ компьютер дотор орж гараад юмаа хийгээд явна. Тэгээд хамгийн гол хийдэг юм юу вэ гэхээр энэ дээр нэг хідэн команд л мэддэгдэн. Юм суулгана, юмаа устгана. Тэгэл боллоо. За та бүгдээрээ тэгээд давтаад асуух юм байвал Slack дээр оруулаад CSS-ийн юмыг давтаад асуух юм байх юм бол тэр Loom гэдэг хэрэглэж байгаа видеогоо оруулаад видеогоо тайлбар хийгээд энэ тайлбар хийгээд энэ Slack дээр оруулаарай гэж хэлье. За тэгээ зөндөө нуршлаа, уучлаарай. Та нар минь тэгээд юм сурсан байх гэж найдаж байна. Энэ бол хэрэгтэй шүү. Энийг одоо мэдж байгаа, энийг хэрэглэж байгаа гэхээр full lamp stack одоо full stack developer болохын эхний шатанда орсон байгаа гэсэн үг шүү. За тэгээ нэг өдөр дахин уулзъя. Пока. За бус хичээлүүд нь хаана вэ гэхээр эхний 15 нь хамтдаа зэгнэт дээр байгаа. Дараагийнх нь 15 нь судар wiki дээр байгаа. Үлдсэн 13 нь бол apprentice segment дээр байгаа. Тэгээд энэ сургалт маань 3 жилийн өмнө явагдсан. Явагдахдаа 2 сар үргэлжилж өдөр болгон орой 7 цагаас 9 цагийн хооронд явагдсан шууд цацсан тийм бичлэг байгаа. Тэгээд энэ сургалтаас авах юм аваад тий хаях юм хаяад мэдээж үнгүй сургалт юм чинь. Тэгээд хамгийн гол захим зүйл юу вэ гэхээр бити шантраарай. Тийм ээ бүгдийг нь ядаж үзээд дуусгачихаа. Хамаг цагаа тий ашиглаад чөлөөт цагаа ашиглаад бүгдийг нь ядаж ихний ээлжинд үзээд авчих. Тэгээд үзснийгаа дараа тэнийг бодоод үз тийм ээ. За энэ ойлгочих чинь ойлгохдохгүй нөө. Ойлгохдохгүй байгаа зүйлээ дахиад давтаад үз. Энэ үнгүй байж л энэ хизээч устдахгүй. Хамгийн гол нь шантарч болохгүй. Эхнийхээ ойлголтыг аваад, эхнийхээ зүйлийг л ингээд ойлгочих юм бол тэрнээс цаашаа ингээд явхад маш амархан байдаг. Бусдын сурахад айгууд нэг тийм зовоод ах зүйл биш.
Тийм учраас дахин дахин хэлье. Бити шантраарай. Бити бууж өгөөрэй. Тэгээд амжилт хүсье. Баярлалаа.